За сайн байцгаана уу? Подкастынхаа 2 дахь дугаараар уулзах болсондоо маш их баяртай байна. За энэ удаагийн дугаараар маш хүндтэй тэгээд утга учиртай чухал зочин урьсан байгаа. Өөрийнхөө сэтгэл зүйчийг одоо подкастынхаа 2 дахь дугаараар урьж оролцуулж байгаа. Тэгээд энэ удаа бит хоёрын хамгийн гол ярих гэж байгаа сэдв бол сэтгэл зүйчээ хэрхэн сонгох вэ гэдэг зүйлээр ярилцж байгаа. Тэгэхээр нэн төрөнд өөрийгөө танилцуулаач гэж үзнэ. За Инжигийн подкастын сонсогч нарт энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Мөхцөл гэдэг 35 настай 13 дахь жилдээ сэтгэл зүйчээр ажиллаж байгаа юм эмэгтэй байна. Интегратив одоо холимог арга буюу яг бүх сэтгэл зүйн аргуудыг хольж өөрийнхөө ажилд хэрэгэлдэг. За энэ чиглэлүүдээр бас сургалт мэргэшсэн одоо ийм хүн байна. За нэн төрөнд ирсэнд баярлалаа. Тэгээд энэ подкастыг та бүхэн сонсоход за нэг бид хоёр бол нэлээд олон сэдвээр ярихаар төлөвлөсөн байгаа. Тэгээд нэлээд хөөрхөн сэтгэл зүйн одоо зөвлөгөө авах ямар ач холбогдолтой юм. Тэгээд яаж сэтгэл зүйчээ сонгох юм? Тэгээд сэтгэл зүйчийн ёс зүй гэх мэт маш олон зүйлийн талаараас мэдээлэл авах боломжтой учраас төвчээртэй, хүлээцтэй сонсоорой гэж хүсье. Тэгэхээр ер нь бол миний бодлоор одоо ингээд олон энэ салбарт ер нь Монголд бас сэтгэл зүйн салбар нэлээд хөгжиж штэ тий зөндөө олон хүмүүс байдаг байсаар ирсэн. Тэгэнгүүт миний хувьд бол яг хамгийн шилдэг сэтгэл зүйч гэж боддог учраас подкастнда бас урьж оролцуулаад энэ талаар хүмүүст гол нь мэдлэг боловсрол олгох нь аягүй чухал гэдэг үднээс бит хоёр ярилцаад энэ подкастыг ер нь бичиж шийдсэн тий хамгийн ихнийх нь. Яагаад тэгэхээр нөгөө над руу ирдэг бас хамгийн нийтлэг асуулт нь сэтгэл зүйчийг нэгдүгээрт яаж одоо сонгосон бэ? Яаж сонгох вэ? Тэгээд ямар сэтгэл зүйчийг юм хэрэг сайн сэтгэл зүйч гэдэг юм бэ? Тэгээ өөртөө тохиромжтой сэтгэл зүйч гэж юу нэг яаж мэдх юм бэ ч юм уу те энэ мэдээллүүдийг хаанаас олсон бэ гэдэг зүйлийг бол маш их асуудаг учраас хүмүүст хэрэгтэй байх гэд энэ үднээс энэ подкастыг эхлүүлж байгаа. Тэгээ хоёлаа яг тэр шалтгаанаасаа бас эхлэх зүйтэй болов уу гэж бодож байна. Сэтгэл зүйчийг ер нь ямар тохиолдолд одоо за хамгийн ихэнд сэтгэл зүйчээ яаж сонгохоос өмнө ер нь яг ямар үед сэтгэл зүйчд хандах ёстой байд юм бэ гэдгээс энэ дөрөв эхлэе гэж бодож байна. Тэр ер нь хамгийн их сонирхолтой бас хэрэгтэй байгаа болов уу. Тэгээ нэг үе одоо яг би өөрөө 12 жил ажиллаж штэ тий. Тэгээ сүүлийн ялангуяа ковидоос хойшоо хүмүүсийн хандлт бол маш ихсэж байгаа гэх юм. Тэгээд ер нь ямар үед хандвал зүгээр идэм бэ гэдэг асуултыг ч их айгүйх асуудаг. Тэгээ энд бүр хариулах юмсан гэж боддогээс одоо ингээ Инжигийн подкастаар ярих боломж олдож байна. Тэгээд яг нэгдүгээр бол нэг асуудал айгүй олон дахин давтагдаад байгаа тохиолдолд тий. Нэг зүйлийн нэг төрлийн одоо асуудлууд байнгын давтагдж байгаа тохиолдолд бас амьдралын яг бүхий л хүрээнд давтагдж байгаа тохиолдолд бүхий л харилцаанд давтагдж байгаа тохиолдолд тий. Жишээлх юм бол яг нэг ажилд орлоо тэгэл айгу хурдан гараал те ингээд энэ нэг одоо ажлаас гарах гэдэг юм асуудал 3 4 ажил дээр давтагдж байгаа л те нэгсэндээ нэг удаа биш олон удаа давтагдаад байгаа асуудал хэрвээ чамд байгаа бол сэтгэл зүйчд хандах хэрэгтэй байна гэсэн. Олон давтамжтайгаар нэг асуудал давтагдаад байвал тэнгууд одоо жишээ нь яг ажил дээр ярьсан шиг те ингээд ажилласаа өөр ажлын байр болоод өөр хамт олон болчиход байхад өөрийнх нь асуудал байгаа дахин давтагдаад байна уу гэдэг тэр юм байж тийм харилцаан дээр ч гэсэн бас тэгдэг байна. Эсвэл одоо яг нэг токсик гэж яриад байгаа шүү дээ. Токсик үнтэйгээ дахин тийм ижил төрлийн хүмүүстэй уулзаад байдаг, давтагдаад байдаг болчиход юм тий. Тэгэхээр нөгөө нэг асуудал дахин давтагдана гэдэг нь энийг хэлж байгаа гэсэн. Тийм ээ. Би одоо яг ингээд өөр дээрээ л аягүй ярина штэ хүн чинь тий өөрийнхөө нөгөө хувийн туршлагаас бодоход надад ч гэсэн тийм зүйл байсан гэж би бодож байна. Одоо чи миний хувьд л яг би ингээд нөгөө дагчтайгаар айгүй нээлттэй миний талаар айгүй их мэддэг учраас ингээд шууд ярьчи тэгэнгүүт харилцаан дээр бол одоо жишээ нь надад бол энэ асуудал яг байсан юм шиг санагдаж байгаа байхгүй тий. Ингээд яг нэг төрлийн харахад бол мэдээж адилхан хүн биш мөртлөө яг тэр харилцаан дээр яг л нэг хэрүүл ингээл дахин давтагдаад яагаад дахиад нэг нь гомдоол нэг нь ингээл зүхтаад ч юм уу ийм динамик үүсээд байдаг юм гэдгийг л одоо ингээд бодоход надад бол айгүй татамжтай байсан юм шиг санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр яг таны хэлдгээр тий хүмүүс яг тэрийг анзаарах нь айгүй чухал юм байна. Ямар асуудал миний амьдрал дахин давтагдаад байгаа вэ гэдгийг эхлээ харчих хэрэгтэй юм байна шүү дээ тий. За тэгээ хоёрдугаар гэх юм бол сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй байгаа тохиолдолд байнга их уурлах ч юм уу тий. Эсвэл юм болгонд гомдох ч юм уу. Эсвэл ингээл айгүй уйлдаг би уйлдаг болчиход байгаа юм. Сүүлийн 2 жил айгүй уйлд юм аа гэдэг юм тий. Ингээд сэтгэл хөдлөлөө хянаж одоо тогтворжуулахад тэн дээр болж чадахгүй байгаа тохиолдол их байдаг тий. Давтамжтай тэгэл юу гэдэг юм байнга уйлж байгаа гэдэг хүчтэй чи хэрдэг шүү дээ. Ер нь тэр одоо байнга уйлж байгаа нь тэр хүн цаана нь одоо яг юу болоод хүн ер нь уйлдаг. Тэр шалтгаан мэдээж янз бүр л байгаа л та. Тий янз бүр байгаа. Тэгээд гол нь тэр нөгөө уйлж байгаагаа хянаж чадахгүй, зогсоолж чадахгүй ч юм уу тий. Тэг яг уйлахгүй юм дээр уйлдаг байхгүй. Зүгээр ингээд уйлах юм дээр биш тий. Ингээд шалтгаан гаргаж уйлаад байгаа юм шиг тэр үйлчлүүлэгчид бол өөртөө тэгж мэдрэгддэг. Жохон шалтгаан гаргангууд л уйлаад байгаа юм шиг тий. Эсвэл жохон шалтгаан гаргангууд л уурлаад байгаа юм шиг. Гэтэл тэр нэг тийм уурлахаар асуудал яг мөн үг байлаас биш. Тий. Тэгэхээр сэтгэл хөдлөл дээр нь тэнцвэртэй биш байдал үүссэн байна гэсэн. Хит ихсэлт тий. Тий. Эсвэл би нэг ч уйлаагүй гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр бол над дээр байсан. Нэг ч уйлж үзэв. Гэтэл уйлах шаардлагатай зүйл дээр уйлахгүй байна гэдэг чинь бас тодорхой хэмжээний сэтгэл хөдлөлийн тэнцвэртэй байдал алдагдаад байна гэсэн.
Тэгэхээр сэтгэл хөдлөл хит ихсэлт хит багсалт ч юм уу тийм байвал бас яг сэтгэл зүйч тандуулах зүгээр гэж үздэг. Жохон нэг юм тесрэхэд бэлэн байгаад тэгээ тэр нь нөгөө янз бүрийн сэтгэл хөдлөлөөр илрээд идэм шиг байлаа шүү дээ тий. Одоо ингээд миний хувьд бол яг уураар илэрдэг байсан гэдэг ч юм уу тий. Одоо ч яг бас бүр байхгүй болсон гэж хэлэхгүй ч гэсэн. Ер нь бол ингээд ууралж байгаа тэр уйлж байгаа шалтгааны цаана нэг өөр зүйл байж тийм байна гэж би бол ойлгоод байгаа. Тэр зөв үү? Тэр одоо яг өдөөгöd байгаа одоогийн үйлдэл явдал нь бол тийм чухал биш тий. Тэгээд энэ сэтгэл хөдлөл байнгын давтамжтай бас их илрэх ч юм уу бага илрэх юм тохиолдлууд гараад ирвэл нэг хүн ер нь мэддэм дөө яг би нэг л биш байгаа та ойр би айгүй ингээд шүү гэдтэй. Гэхдээ мэддэг мөртлөө яг би сэтгэл зүйч дээр очиж шийдвэр гаргадаг байхгүй. Зүгээр л ойр би нэг л биш байгаа тань гэж боддог. За тэгвэл яг нэг асуудал дахин давтагдаад тэрийг шийдэж чадахгүй байгаа тохиолдолд цаашлаад нэг төрлийн сэтгэл хөдлөлүүд ингээд маш тохиолдоод ингээд мэдрэгдээд байгаа тэрийг гэхдээ өөрөө зохицуулж чадахгүй байгаа тийм. Тэгээд тэрний учрыг олж чадахгүй байгаа тохиолдолд. За амьдралын яг юм том өөрчлөлтүүд дээр одоо хүнтэй гэрлэх, саллах ч гэдэг юм уу те шинэ ажилд орох одоо шинэ өөр газар орон нутгаар нүүх ч гэдэг юм уу те ингээд хүний амьдрал өдөр тутамдаа тохиолддгоо гинт одоо гинт ч байхтай шийдвэр гаргаад тэгээд тохиолдож байгаа зарим үйл явдлаас гинтийн байхаг үүсэхгүй те хайртай дотны хүнээ алдах эсвэл хүнд өвчин тусах ч гэдэг юм уу те хөдөлмөрийн чадвараа алдах ч гэдэг юм хүний амьдрал тохиолдог янз бүрийн үйл явдлуудын дараа заавал сэтгэл зүйчдээр очиулах зүгээр байдаг. Тэгэхээр одоо тэр хүн жишээ нь өөрийгөө зүгээр гэж бодож байгаа боловч одоо тийм мэдрэмж одоо чинь ингээд хайртай хүний алдсан мөртлөө би надад ингээд нэг амар сүртэй яагаагүй одоо уйлаагүй шүү дээ би гэдэг ч юм уу тийм юм байдаг шүү дээ тий. Тэнгүүт тэр цаанаа бас болж байгаа нөгөө сэтгэл хөдлөл болон процессоо хүн өөрөө сайн мэдэхгүй байгаа байж болох уу? Одоо тэрийг ойлгохгүй байгаа тий. Тэгээд сэтгэл зүйчдэр ирэхээр ойлгодог ч юм. Ихэвчлэн нөгөө том үйл явдал одоо шок ч юм уу цохилт сэтгэлийн хүнд цохилт болохоор үйл явдлууд хүний амьдралд тохиолдож шүү дээ. Тэр үедэр хүмүүс болохоор яг тухайн үед яхаа мэдгээ байж байгаа. Тэгэл даваад тулцсан цаг хугацаа намайг эмчилсэн ч гэдэг юм уу. Тэгээ болцсон гэж бод. Гэтэл яг тийм үйл явдлуудын араас одоо мөрөдөд тоглоомд ондох ч гэдэг юм, архинд орох ч гэдэг юм уу те. Янз бүрийн сэтгэл зүйн өөрчлөлтүүдийн улмаас донтолтонд хүрсэн байх магадлал нь аюул өндөр байгаа. Тэгэл яг одоо би чинь зөвлөгөөн дээр шууд тийж асуудаг байхгүй. Надад ийм байна гэл одоо зовироо хэллээ ш тэр хүн те. Сэтгэлийнхаа зовирыг хэллээ. Энэ хизэнээс ихсэн бэ гэж асуудаг. За 2 жилийн өмнөөс 5 жилийн өмнөөс гэдэг юм бол тэр үед яг амьдралд чинь юу тохиолдсон бэ гэж асуудаг. Ерөөс энэ хоёр асуултыг байнга асуудаг. Тэгэхээр ямарваа нэгэн цохилтод үйл явдал амьдралын том өөрчлөлт үйл явдал болсны дараа хүн тэрнтэйгээ дийлэх гээд одоо уулзрах гээд те янз янзын болохгүй шийдвэрүүдийг гаргадаг. Тэгээ хөвчлэн архинд донтох үед илүү их тамхи татдаг болдог ч юм уу те. Эсвэл бүр эрүүл амьдралын маягтч донтож болдог. Заавал тэр нэм сүрэг зуршлаа хаалгүй хит их одоо дасгал хийчүүд юм уу те. Ингээ янз бүрийн байдлаар хүн өөрийнхөө асуудлыг давж туулах гэж оролддог юм байл. Гэтэл тэр үедээ яг өөрөө давж туулах нөөцтэй байхыг бол үгүйсэхгүй. Яг л ийм тодорхой зураас байгаа байхгүй сэтгэл зүйчтэй хандах шаардлагатай оноо шаардлагагүй оноо гэдэг тийм. Тэгээ шаардлагатай оноо дэр ичээд би өөрөө чадна гээл уулын талхаар мэдгүй одоо ном уншаал ядгийн подкастнаас бол бүх аргаа өөрөө одоо self help буюу өөртөө туслах аргыг бүгдийг хэрэглээд ч ер нь сэтгэл зүйч очих шээ оноо дэр байгаа л бол ямар ч нэмэргүй гэсэн. Тэгээ тэр заагаа мэдгүй ошолгоонд ороод үзэх юм бол тэр чинь одоо шууд ингэ хараад ирчих жавчил манай төдөрөө шууд ингэ тодорхойлчихдаг. Тэгэхээр амьдралын том одоо үйл явдлуудаа өөрөө бие даван туулах гэж хит их оролдох нь одоо яг нөгөө би энэ дээр нэг юм одоо идэ бээр үсчээд гэртээ нөгөө тамидын нар очиад гатал уг нь бол тийч имлэг ороод яг эмчээр үнлүүлээд те яг тамидын түрхээд ингээд өөр хаяндаа идэгчээр юм уу эсвэл хагалгаа их өстой ч юм уу те ингээд нэг юм тодорхой тусламжийн заагууд байгаа шүү дээ. Тэрэн шиг манайхан болохоор хөвчлэн дандаа өөрөө би асуудлаа шийднэ. Би арайч сэтгэл зүйч дээр очих хэмжээний биш ч гэдэг юм те ингээд өөрийнхөө тэр нөхцөл байдлыг буруу үнэлдэг. Тэгэхээр амьдралын томоохон өөрчлөлтүүдээр одоо гадаадд бол те Америкт, Оросд бол Европт бол яг ийм үеуд дээр сэтгэл зүйчд очиж сурцсан ийм соёл нь бий болсон. Багаас нь сургуульд ийм үедээ сэтгэл зүйч тандараа гэдэг ойлгуулсан байдаг учраас энэ дөр л нэг асуудал гардаг гадаадд бол. Дээрээс нь эрүүл мэндийн даатгалтай холбоотогдсон байдаг учраас энэ үйлчлэгийг авах бодлоо айгүй амархан. Гэтэл манад болохоор үйлчлэгээний хүртээмж чанар бол жоохон тиймэрхүү учраас бусад нэг өндөр хүчтэй орнууд харьцуулах юм бол тийм ээ. Доошо төвшөнд байгаа учраас яг хүн өөрийгөө үнэлж мэддэг гэх юм уу миний энэ асуудал. Тэг гэрлэлт хүртэл энэ чинь ирэх штэ уг нь тий сүрэг асуудал биш байхгүй. Тэгтэл гэрлэлтэнд хүртэл хүн ингээд дарамтанд орж болдог. Тэгэхээр ер нь бол яг түрүүний хэлсэн үгийг бол би бас аягүй сонсч исэн сонсдог. За би арайч сэтгэл зүйчд очихгүй гэдэг үг тий. Тэр бол ер нь амар нийтлэг гэж би бодож байна. Ингээд за би өөрөө энэтэйгээ бол дийлэх чинь тий. Энэтэйгээ бол би уучраа олчихноо. Тэгэхээр арайч сэтгэл зүйчд очихгүй гэдэг чинь нэг юм хэмжээ байдаг шүү дээ. Алийг давбал яг сэтгэл зүйчд очих юм гэдэг тэр одоо нөгөө юм хэмжээ тэр хүн дотороо ингээд бас босгоцсон нэг хэмжээ байдаг шүү дээ тий. Тэгээд за би яг бүр тартагтаад бол очих нэ дээ ер нь сэтгэл зүйчдэр тий. Нэг тийм нэг ойлголттой байгаа юм шиг байна. Тэнгүүд чинь нөгөө за одоо гадаад дотоод орны яг нийт олон улсын стандартыг зүгээр ингээд бодоод яриад үзэхэд бол яг нөгөө нэг сая тань хэлдэг. Чухал одоо нөгөө амьдралын хамгийн чухал үйл явдлууд төр очиод хөвчсөн байдаг гэж шүү тий. Тэгэхээр тэр бол одоо жишээ нь
цаана нугасаа л хүний сэтгэл зүй заавал юм тохиолдог байна те одоо ингээд ийм том үйл явдлуудын үеэр те тэгэхээр тэрийг илүү нөгөө мэрэгжлийн хүний тусламжтайгаар хамаагүй амархан одоо тэгээд эрүүлэр даван туулах боломжтой учраас тэрийг очоод ингээд хөвчсөн байгаа даа шүү дээ ингээд чухал үйл явдлууд те тэгэнгүүт одоо саяны хэлж байгаа одоо би арайч сэтгэл зүйчдэр очиж болохгүй одоо очих болоогүй гэдэг үгний чинь цаанаас сэтгэл зүйч гэж яг хийн те сэтгэл зүйч гэж юу нэг ямар хүн тэгээд цаашлаад яг сэтгэл зүйчдэр очихороо ингээд сэтгцийн өвчтөй хүмүүс очиод байгаа гэж одоо баг зарим хүмүүс одоо нийгэм ташаа ойлголт явагдаад байна шүү дээ. Тэгэхээр сэтгэл зүйч гэж ер нь ямар хүн бэ гэдгээс бол яг эхлээ сэтгэл зүйч гэж хэн бэ? Тэгээ сэтгэл зүйч гэдэг нь сэтгэл судлал гэдэг чиглэлээр их сургууль 4 жил заримд газар бол 5 жил суралцсан. Тэгээд тэрнийхээ дараа яг нэг эмч шиг нарийн мэрэгшээд би илүү энэ тал руугаа явах юм байна гэдэг өөрийнхөө онол чиг хандлагыг сонгоцсон. Тэрэн дээр нэмээд мэрэгшээ сургалтуудаа авцсан. За үйлчлүүлэгчийг тодорхой хэмжээнд зөвлөгөө өгж байгаа л тодорхой хэмжээний үйлчлүүлэгч урсгалтай тий. Үйлчлүүлэгчид энэ зөвлөгөө үйлчлэгээ үзүүлдэг. За тий хөгжиж яваа одоо залуу мэрэгчлэлтэн байж болно. Эсвэл тодорхой хэмжээний туршлага тулсан тий арай өөр түвшний мэрэгчлэлтэн байж болно. Гол нь бол яг энэ ажлыг мэрэгжлийн түвшинд мэрэгжлийн өрөө тасалгаанд нь хийдэг. Тодорхой хэмжээний үйлчлүүлэгч урсгалтай. Энэн дээр одоо өөрөөсөө илүү сэтгэл зүйч нараас супервижн буюу тий ийм үйлчлэгийг авдаг, илүү туршлагатай тий сургалт гэсэн. Илүү туршлагатай сэтгэл зүйчтэй дагаж явдаг, байнгын өөрийгөө хөгжүүлж идэг ийм мэрэгчлэлтэн бол яг сэтгэл зүйч гэж байгаа. Тэрнээс одоо яг төгсөөл тэ одоо яг төгсөөл юунд ч суухгүй өөрийгөө хөгжүүлэхгүй тэ тэгэл нэг одоо юу гэдгийг мэдгүй хаана ажилтгийг нэг газар ажиллаад л ингээ яваад байгаа л яг сэтгэл зүйч мөн дипломын хувьд гэхдээ энэ дээр бол яг өсөж хөгжих хэрэгтэй байхгүй яг л нөгөө тууллуудаа сэтгэл зүйчүүд туулах хэрэгтэй өшөө дээрээс нь нэмээд яг сэтгэл засал өөртөө авсан байвал энэ бол бас айгүй өндөр том давуу тал гэж үздэг яг заавал бүгдийг авсан байхыг яг одоо шаардахгүй байгаа ч гэсэн тэ ер нь бол өөртөө сэтгэл засал авсан сэтгэл зүйч ядчил үйлчлүүлэгчийн хооронд сандал дээр суугаад үтсэн энэ төрж байгаа бүх мэдрэмжүүдийг өөрөө туулсан өөрийнхөө тодорхой хэсгүүдэд ажилласан хүн бол энэ ажлыг хийхэд илүү амархан одоо илүү тав тухтай байдаг гэх юм уу яг ингээд бас team сэтгэл зүйч нар их байдаг л та өөртөө нэг ч цагийн сэтгэл засал авч үзээгүй би бол хийж team сэтгэл зүйчдэр очихгүй тиймээс яг энэ талаар тодруулж ярмаар байсан. Одоо нөгөө сэтгэл зүйчнэр өөрөө сэтгэл засал аваагүй тий одоо сэтгэл зүйн зөвлөгөө аваагүй байхаараа үйлчлүүлэгчтэй өөрийнхөө одоо траума буюу өөрийнхөө сэтгэл зүйн асуудлыг тулгах болон одоо ингээд нэг үгээр бас нялцаах тийм боломж байдгүй. Тийм байж болно. Тийм боломжтой юу тий. Ер нь тийм учраас л одоо олон улсын сургалтууд бол заавал өөртөө сэтгэл зүйн авсан байх тодорхой цагаар заагаад өчөж байгаа байхгүй. Тэгээ ер нь бол 22 оноос хойш манай дээр яг одоо Монголд олон улсын сургалтууд бол ингээ орж ирсэн. Тэгээ тэн дээр бол яг тодорхой цагуудыг сэтгэл засалч гэдэг одоо сертификат үнэлэх дипломыг авахд ийм цагийн ганцаарчсан сэтгэл зүйн авсан байх шаардлагатай гэдэг шаардлагууд нь орж иж байгаа олон улсын түвшин сургалтууд. Тэгэхээр яг бүр нэг ингээл заавал авсан байх хэрэгтэй гэхгүй ч гэсэндээ авсан байвал энэ сэтгэл зүйчийн одоо гол нөгөө хэрэгсэл нөөц ур чадвар гэх юм уу эмпати чадвар буюу хүнийг сонсох ойлгох тэгээ оронд нь мэдрэх чадвар байхгүй тэр чадварт нь одоо сөрөг нөлөө учирдаг гэсэн. Тийм байна. Ер нь бол яг угаасаа л юу гэх өөрөө өөрийнхөө урчрыг олоод тэгээд дээр нэмээд яг түрүүний өршөөлдгөр яг нөгөө хүнийхээ тэр сандал дээр сууж хахад юу болж байгааг мэдэрсэн хүн гэдэг чинь ингээд шал өөр одоо нөгөө туулаад үтсэн юмар хүн ярьж чаддаг ингээд бүр яг мэддэг штэ тий. Тэгээд ингээд бодохоор тэр хүнд ямар мэдрэмжүүд төрж байгаа тий. Ямар одоо жишээ нь ингээд хэцүү траума буюу шархан өдөөгдчихэд хүн зүхтаад эхэлдэг ч юм уу те ингээд нэг тийм айц давтаад эхэлж байгаа тэрийг ингээд өөрөө мэдчихээн гэдэг чинь айгүй нэмэртэл санагдаж байгаа байхгүй надад бол одоо нөгөө өөр хүнд ойлгогдож байгаа мэдрэмж нь илүү өндөр гэх юм уу те яг тийм мэдрэмж надад бол төрж исэн. Одоо манай сэтгэл зүйч бол өөрөө сэтгэл заслын хэдэн цагийн засал авсан нэлээ бас нэлээ их өөртөө ажилласан байгаа шүү. Тийм. Ер нь бол яг 25 хүртэлх насндаа бол 125 цаг. Янз бүрийн сургалтуудад суугаад тий 125 цаг. За тэгээд нэг хэсэг ерөөс аваагүй тийм үү 25 наснаас хойш. Тэгээд сүүлийн одоо 3 жил 22 оны 11 сараас эхлээд би бичээд үзлээ л дээ инжиг гэх подкастт ороход өөртөө авсан сэтгэл заслын нэг хүрчлэн бичсэн чинь бас 125 цаг. Нийт ингээд 250 цаг гэх бүхэл амьдралынхаа туршид. Гэхдээ сүүлийн 3 жилийн 125 цагийн сэтгэл заслыг бол тасралтгүй авсан. Ер нь нэг одоо юу гэдгийг тэгээ сарч таслахгүй ингээл яг тогтмол аваад байсан. Тэгээд би бас төрсөн өдөр манд 7 сарын 25-нд болох гэж байгаа. Тэгээд төрсөн өдрөөрөө сэтгэл заслаа дуусгасны баяр хийх гэж байгаа. Тийм нэлээд урталсан бас өөртөө ч явахтай одоо сэтгэл зүйчэд яваад тийм ингээд ажиллаад бүлгээр болон ганцаарчлан ингээд нэлээд өөрөө сэтгэл зүйтэй ажиллажлаа гэх юм уу. Надад бас айгуу чухал тэмдэглэх хэрэгтэй үйл явдал юм шиг санагддаг. Одоо ингээд сэтгэл засал одоо би бол өөртөө ингээд за тэр үед болохоор одоо ингээд минийх арай их болцсон байна гэдэг түрүүн тооцоод хэлжсэн тийм. Минийх бол тэр үед 64 цагийн сэтгэл засал дуусгаад би өөртөө ингээд бэлэг бариад аялаад бэлэг авч өгчсэн. Ингээд тэр нь бол ингээд амар баярламаар үйл явдал байгаа байхгүй. Тэр ингээд яг тэгэхээр одоо үл энэ талаар дараагийн одоо сэдвээ ярилцъя гэж бодож байна л доо.
сэтгэл заслын ингээд энэ хооронд болж байгаа процесс тэгээд 2 жилийн турш ингээд 64 цаг хүн сэтгэл засал авлаа гэж үү тийм. Тэр хооронд ер нь яг юу болдг юм бэ те? Ямар үйл явцыг давж туулаад ямар процессууд ер нь болно гэж хүн ингээд хүлээлттэй орох хэрэгтэй байдаг вэ? Тэгээд яагаад ийм бүр тэмдэглэх юм бэ гэдгийг одоо чинь ярмаар байгаа байхгүй те? Яагаад энэ их тийм том үйлдэл явдал вэ гэдэг хоёлаа. Окей, гой асуулт байна. За анхны уулзалтын дээр бол үйлчлүүлэгч ингээл тухайн сэтгэл зүйчээ мэдгүй тий. Яг ингээл танилцуулгаас зургийг харчаад ч юм уу тий. Одоо боловсролыг харчаад ингээ ирж байгаа шүү дээ. Хизэж уулзч үзээгүй хүнтэйгээ тий. Тэгэл уулзаад эхний анхны уулзалтын дээр бол яг таны яриад байгаа асуудал чинь яг ямар хүрээг хамраад тий хэдэн жил үргэлжлээ. Тэгээд одоо сэтгэл зүйн бол ойролцоогоор эхний ээлжинд л хэдэн уулзалт хэрэгтэй ч гэдэг. Тэрийг тодорхойлж байгаа нэг юм ерөнхий уулзалт тий. Айхтар имжлэхгүй. Ахтай тодорхой хэмжээнд яг одоо тулгараад байгаа одоо зөвөөрүүдийг жоохон багасгах зорилготой. За тэгээ анхны уулзалт 60 минут яваал ингээл болчихж байгаа. Тэгээд хамгийн эхлээд манайхаас юу санал болгох вэ гэхээр за нэг одоо асуудал дээрээ 5 уулзалт яваад үзэх үү. Тэгээ энэжээс яг тэгжсэн тий 5 удаа ингээд яваад үзэх үү гэдэг. Тэгээд санал болгож байгаа 5 удаа. Шууд хүн чинь болохоор 40 цаг, 60 цаг, 80 цагийн төлөлт хийж очихгүй л дээ. Яа гэвэл сэтгэл зүйчдэг болж би бас энэжэд хэлчихсэн тий. Чи надтай ингээд уулзчаад хэд хоног бодоорой яг ингээд явмаар байна уу тий. Тэгээ явмааргүй бас сэтгэл төрөөд ч юм эсвэл магадгүй чамд одоо сэтгэл зүйн хорохор учруулсан хүнтэй чинь би төстэй дуу хоолойтой би ийм маневртэй байхаг үсэхгүй шүү дээ. Тэгэхээр би хин нэгний чам санагдуулахгүй, таагүй сэтгэл төрүүлэхгүй, чи бас надад яг юм ойлгогдсон мэдрэмжтэй хам бол дараагийн 5 уулзалтанд ирдэг байхгүй. Тэгээд 5 уулзалтаараа ингээ ажиллаад үзэж байгаа үйлчлүүлэгчтэй одоо нөөцийг харж байгаа, давуу талыг харж байгаа, сул талыг харж байгаа тий. Тэгээ асуудлаа даван туулах чадвар чи хүн болгон дээрээс өөр байхгүй. Тэгэнгүүт 5 уулзалт ингээ явсны дараа ер нь бол энэ хүн юм байна гэдгийг сэтгэл зүйчт нь ч тэр үйлчлүүлэгч нь тэр нэг ийм үр дүн гарч болох юм байна гэдэг багцаа ингээд ороод ирдэг. За энэний дараа нэг олон цагийн сэтгэл зүйчлээ санал болгож байгаа шүү дээ. 40 цаг гэх. Тэгвэл 40 цаг чи ер нь хуучин би 1 жил засдаг гэсэн байхгүй. Одоо 6 сар одоо их яваад байгаа болохоос ш. Тэгэл 40 цагийн уулзалтанд авирахад л яг тэнчэнээс нөгөө асуудал эхэлж байгаа байхгүй. Тий. Яагаад гэвэл нөгөө 5 цагийн уулзалтанд яг өнгөцгөн одоо яг энэ одоо амьдрал дээр чинь саад болоод байгаа зүйл нэг асуудалтай ажиллаж байгаа шүү дээ. Гэтэл 40 цаг чинь болохоор бүр ингээ гүн рүү нороод хүүхэд нас руу нороод тэгээ миний ажилтдаг чиглэл чинь өөрөө психоанализ гэдэг илүү нэг гүн рүү ажилтдаг одоо ухамсаргүйтэй unconscious хэсэгтээ ажилтдаг учраас ер нь бол жоох өвтгөн. Тэгэл суур асуудлууд байгаа ажиллаад эхлэхэр чинь таагүй дурсамжуудтай тий сэтгэл өвтгсөн дурсамжуудтай нүүр тулах болно. Тэгэл яг тэр нүүр тулах процессууд чинь хүн болгон тийм нэг таван толгойд тийм амархан бас биш те. Тэгээд сэтгэл заслаасаа хоцрохгүй байх, цагаа барих. Тэгээд 7 хоногт нэг юм уу 2-оор ингэ явж байгаа шүү дээ. Арай жоохон тулгамдсан бол 2-оор яваад гайг бол нэгээр яваад явж байгаа шүү дээ. Тэгээд манай энэжээ болохоор сэтгэл заслаа бүр ингэ нэг ч удаа тасалж үзээгүй, хоцорч үзээгүй. Бүр ингэ хамгийн сахилгат дөөжлөөлж би бүр ингэ гайхдаг гэсэн байхгүй. Тэгэл 1-2 минут хоцорно шүү дээ. Тэгэх юм бол амар юм нэг гин буруу орж ирдэг. Бас нэг гин буруугийн мэдрэмж өндөртэй. Тэгээд ер нь яг цагаа барьдаг. Тэгэл би яг энэжийг бас яг үйлчлүүлэгч алгаж авчаал. Just wow гэл энэ зан чанараас нь бас амар үлгэр дуурайлаа авч ирсэн гэх юм уу. Тэгээд айгу мундаг те. Тэгээ ер нь ингээд тэр чинь өвдөлт рүүгээ л ер нь яваад байгаа байхгүй юу. Ер нь бол хүн 7 хоногт 1-2 удаа. Тэгэнгүүт тийшээ очих зоригтой байна. Тэр имчилгээгийн процессыг ойлгоцсон байна. Тэгээ тэрний дараа юу ирэхийг мэдэхгүй ч гэсэндээ ингээд явж байгаа шүү дээ. Ямар нэгэн байдлаар сайжирна, өөрчлөгдөн гоё болно гэж явж байгаа. Тэгэнгүүт яг манай ихэнх үйлчлүүлэгч хэлдэг байхгүй юу. Яг 20-30 цагийн дараа бол ингээд айгу хайтайхан болоод эхэлдэг гэж байгаа байхгүй тийм өвдөлттэйгөө нүүр тулаад яг л одоо нэг имлэгээр бол нэг боолт хийлгээд байгаа юм шиг байхгүй тийм шархаж явчаа дахиад ингээд байгаа гэсэн тодорхой хэмжээнд гэхдээ яг нөгөө удирдлаггүй биш чиглүүлэггүй биш сэтгэл мэрэгжлийн сэтгэл зүйчин чамаа хянаж байгаа учраас тийм тодорхой хэмжээнд хяналтанд байгаа учраас өвдсөн сэтгэл санаа таагүй болсон ч гэсэн 1-2 хоногоос бол илүү явдаггүй тэгэл ерөөхдөө нөгөө таагүй дурсамжууд руу орж байгаа учраас сэтгэл өвдөлттэй байдаг учраас сэтгэлийнхаа өвдөлттэйгөө одоо 64 цаг нүүр тулсан гэсэн үг. Тэр 64-ийн бараг цөөхт нь эрэг одоо тийм мэдрэмж байсан байгаа шүү. Ер нь бол тий тэгэл хүүхэд насны ингээл янз янзын юмнуудаараа яваал. Тэгээ ер нь манай одоо энэ өрөөнд юу гэдгийг жаргалаа ярих гэж ирдэг хүн цөөхөн шүү дээ. Угаасаа ингээд одоо энерги талаас нь ярих юм бол одоо тэр нөбөө удхан мут хүмүүс орж ирвэл яасан муухай газар вэ гэдэг байхгүй юу? Ер нь л ямар амар ингээд тий хар сүрэг энергитэй гэдэг юм тэгдэг. Тэгэхээр би бол яг энэ талаас сайн мэдэхгүй ч гэсэн ер нь бол яг тийм нэг сайхан ярьдаг учраас 64 цаг сэтгэл зүйн хэлэгцэн гэдэг үлээгүй мундаг. Тэгээ би инжек хавс юу бичсэн чи одоо ганцаарчсан 83 цаг, бүлэг 40 цаг гэдэг ингээ 123 цагийн сэтгэл зүйн хэлэгцэн юм байлээ. Харин би тэрийг өнөөдөр олж битлээ. Өнөөдөр л яг 123 цаг гэдэг одоо тоог сонсоод за бас их цаг хугацаа болон замлын ингээ туулаад бас ард марсан юм байна да гэд бодож илаа. Тэнгүүд яг одоо таны ярианаас ингээ сонсоход ингээ эргээд дурсамжууд л орж ирж байна л да. Тэгэхээр ингээ хүн нөгөө нэг өөр хүмүүсийн дуршлаг сонсохоор өөртөө нэг төсөөлөл аваад ингээд тэрийг бас илүү ойрхон байдаг болохоор яс өөрийнхөө ингээд туршлагыг ярихад би бол яг хавдраа даван туулаад дөнгөж итгэж ирээд тэр чинь би 7 сард ирсэн 8 сард очижсэн тий 2020 одоо 4 оны 8 сард яг 2024 оны 8 сард анх очоод сэтгэл зүйн зөвлөгөө авъя гэд
тесттэй бөглөөд. Тий. Ачаас өмнө тест бөглөдөг юм байна. Онлайнаар. Тэгээд тэр би одоо сэтгэл хөдлөлттэйгээ ер нь бол гадарлаж исэн, мэдчихсэн. Тэгээд тест бөглөхөд ч гэсэн угаасаа хариу тэгж гарч исэн тий. Тэнгүүт тэр бол одоо жишээ нь юу гэх юм хүмүүс л сэтгэл хөдлөлттэй хэрэг их хүнд хүлээж аваад байт юм шиг байна. Яг сэтгэл хөдлөл гэдэг бол их олон юм рейнж буюу левелтэй байж байгаа шүү дээ. Тэр чинь нэг баг сэтгэл дунд ингээд нэг тодорхой хэмжээний юм ингээ хэмжээнүүд байгаа байх. Гэхдээ тэр дотор ямар ч байсан би ингээ сэтгэл хөдлөлттэй байна гэд тэрийг бол ингээд онцлуулад тэг ихний 5 уулзалт тий ингээд санал болгодог. За ингээд яг процессор нь бас дагуулж авах гэдэг юм л да тий ингээд яагаад тест бөглөө. За авчлаа ярилцлаа. Тэгээ энэ хүн надад итгэл төрүүлэхүйц мэдрэмж төрж гэнэ үү би энэ хүнд ярьж болж гэнэ үү гэдгийг аягүй сайн анзаарсан. Ингээд яг ярихад ингээд урсаад гардаг та хүнд нэг ингээд юмаа ярьж болох юм шиг мэдрэмж. Тэр мэдрэмж бол яг ингээд надад төрсөн. Тэгээд бодож байгаа шийдэрэй гэж хэлсэн боловч би тэр өдөр 5 удаагийн уулзалтын өнгө шууд шилжүүлээд 5 удаагийн уулзалтаа авахар шийдчихсэн. Тэгээд 5 удаагийн уулзалтын дотор надад юу болсон гэхээр одоо яг түрүүний хэлж байгаагаар эхний тэр үед надад маш юм сэтгэл түгшил өндөр байсан, сэтгэл гутралын мэдрэмжүүд их өндөр байсан. Тэр мэдрэмжүүдийг ингээд намжааж өгсөн. Ерөнхийдөө ингээд арай илүү юм газардлагатай гэх юм уу арай ингэж арай юм жоохон доошо намжиж орж ирсэн. Тэгээд тэр 5 уулзалтын дараанаас яг тэр шийдвэрийг гаргахад 20 цаг байлуу 40 цаг гэдэг шийдвэрийг гаргах хэрэгтэй байсан тий хамгийн их 40 байсан. Тий. Трама буюу бага насны асуудалтайгаа энэ юмнуудын одоо үндэс суурьтай ажиллах уу гэдэг л асуулт асууж байгаа шүү дээ ер нь тий. Тэгээд түрүүний хэлснээр зовлонтойгоо нүр тулах уу? Асуудалтаа нүр тулах уу гэдэг асуултыг асууж байгаа. Тэгээд тэр асуултыг асуухад бол бас ажиллая гэдэг шийдвэрийг гаргахад тийм бас амар байгаагүй. Ер нь бол тэр ажиллая гэдэг чинь ер нь бол жоохон бас тэгж одоо асуудлуудтайгаа нүр тулснараа ард нь ингээ гарах тэр юг мэдгүй байгаа шүү дээ хүнтэй ингээ ямар хүлээлт байхыг мэдгүй байгаа боловч тэрэнд итгэж байгаа л одоо хэлбэртэй ингээ яг би ингээ энэний ард гарчвал өөрийгөө илүү таньж мэдье. Тэгээд өөрийгөө энэ сэтгэл хөдлөлүүдийн учрыг олъё гэж байгаа. Тэгээд тэр 40 цагийн одоо гэрэг хийгээд хоёрын ингээ замнал эхлээд одоо энд 82 цаг болоод ингээ сууж байгаа тий. Тэгэхээр энэ процесс яг түрүүний сэтгэл зүйч маань хэлснээр тийм амар бас амар биш. Гэхдээ мэрэгжлийн хүний тусламж хүн чамд ингээ нэг юм төвшиж тулах хүнтэй гэж бодох ч нөөрэ айгу тийм сэтгэлийн дэмтэй. Тэгээд ингээд нэг юм ганцаараа зовоод байгаа биш. Энэ зовлонгийн ард гарах юм байна. Тэгээд энэ хүн тэр үед туслах юм байна гэдэг мэдрэмж надад бол ингээд хамгийн чухал юм шиг санагдчихсан. Тэгэнгүүт яг түрүү хоёлаа ярьж байхад ингээд бас энэ зовлонгуудтайгаа дахиад нүүр тулж байгаа энэ процесс сэтрэлт гэж ярьдаг тий одоо триггер буюу өдөөлт тий сэтрэлт ингээд явагдахад энэ нь өөрөө ямар ач холбогдолтой вэ гэдгийг хоёлаа бас ярих гэж бодож байна. Яагаад тэгэхээр одоо ингээд хүмүүс аль хэдийн ингээд мартцсан гэж бодож байгаа дурсамжууд болон одоо трама шархууд байгаа. Энийг дахин санаж эдгэх нь яг ямар ач холбогдолтой вэ? Тэгэхээр трама гэж юу нэг юу хэлээд байгаа гэхээр бидний хариу үйлдэл байхгүй. Тухайн нөхцөл байдалд бидний хариу үйлдэлтэй. Тэгмээр яагаад дахин сэтрээгээд одоо жишээл хүүхэлдэйн засал гээл доол терапи гээл бид нар бол яг ингээд шууд сэтрээж байгаа байхгүй тий. Тэгмээр тэрэн дээр жишээлбэл тэр нөхцөл байдал чиний хариу үйлдэл травматик байсан байхгүй юу тий мэдгүй яхаа мэдгүй эсвэл шууд хамгаалалтаа өндөрсгөөд тий ямар нэгэн байдлаар даван тулж чадаагүй одоо нөөц нь хүрээгүй тий тэгэнгүүт буцааж тэр байдалд оруулаад тэр байдлыг сэтрээгээд яаж байгаа гэхэд буцаага тэр даван туулж байгаа гэсэн өөрөөр нь чадуулж байгаа гэсэн тий чадуулахын тулд сэтгэл зүйч нь яг энэ дэр чиглүүлэг хийгээд явж байгаа тэр үед чадаагүй зүйлийг тий энэ үед чадчихлаа гэдэг байдлаар дурсамжийг өөрчлөх гэж ярьдаг тухайн хариу үйлдэлийг өөрчилж байгаа юм шиг тархин таниулж байгаа гэсэн тархит гэхээр чадаагүй гэдэг мэдрэмжээ болоод би чадсан энэ туршлагыг би туулчлаа. Гэхдээ арай илүү насан турсан байдлаар арай илүү яах вэ? Арга техникээр даван туулж чадлаа штэ. Яг л тэр чадаагүй нөөц нь хүрээгүй гэдэг байхгүй. Тэр хүний травматай ажиллаж байгаа дандаа нөөцийг дандаа сайн байлгаж орох хэрэгтэй байдаг. Нөөц нь хүрэхгүй бол угаасаа тэр травматик үйл явдал руу хүн ороод чадахгүй, туулж чадахгүй. Тэгэнгүүт мэрэгчлэнтэй ороод тэрийг туулж байгаа нь өөрөө бас тархинд шинэ яг мэдрэлээсээ холбоосуудыг үүсгэх нь би чадсан би өөрөө өөрчлөгдсөн те би энийг ингэж даван туулчлаа гэдэг тэр одоо замыг л шинээр үүсгэж байгаа гэсэн хамгийн энгийнээр хэлэх юм бол за тэгээд чадцсан чинь яг тэгэл чадсан шүү дээ тэгэхээр яг хүүхэд наснд яагаад гэдэг юм гэхээр хүүхэд наснд энэ нөө сэтгэл хөдлөлийн удирддаг тархи маань бол бүрэн гүйцэд хөгжиж амжаагүй байдаг тий шийдвэр гаргах ч гэсэн тий бүрэн гүйцэд хөгжиж амжаагүй байгаа үед яагаад энэ хүүхэд насны траума гэдэг зүйл чинь юм чухал юм гэхээр тэр хүүхдийн нөөц нь хүрэхгүй байгаа байхгүй тэр тохиолдолд гэтэл одоо насан турш үедэр нь энийг авах даван туулуулад нөөцийг хүргээд даван туулуулчихж байгаа гэсэн үг ингээр хэлэх юм бэл тэгэхээр одоо тэр хүүхэд насны туршлагаа өөрчилж байна л гэсэн үг ингээр хэлэх юм бэл тэгээд ирэхээр үйлчлүүлэгч яадаг вэ одоо амьдрал дээр аягүй олон зүйлүүдийг давж туулж чадж байгааг нь би одоо хөндлөнгөөс харах боломжтой гэх юм тий урт хугацааны сэтгэл зүйн хамгийн гоё юм үйлчлүүлэгчийн динамик буюу өөрчлөлтийг урт хугацаанд харах боломжтой. Олон одоо триггер буюу өдөөлтүүд дээр тэр реакц байхгүй болж байгааг харах одоо боломж
боломжтой, хянах боломжтой гэх юм. Тийм учраас урт хугацааны сэтгэл зүйн хийхийг одоо харж явахнасаа сонирхож мөрөөдөж те оролдож одоо ингэж явсан байгаа. Тэгээд ер нь яг урт хугацаанд яг энэ динамик маш гоё харагддаг учраас буцаад над дээр нэг 10 жил ирэхгүй болох шансан те тийм хэмжээнд одоо асуудлынхаа суурийг ингээ гоё засаад янзлаад ингээ хамт засалцаад янзалцаад гэх юм те ингээ явахын сан гэдэг ийм одоо хүсэл эрмэлзэл зорилготойор хийдэг. Тэг ер нь драма идэгсэн гэдэг чинь яг тэр драматик үйл явдалд тэр шиг бишээр хариулт үзүүлдэг болохыг л та гэсэн. Ингийн нэр. Одоо юу гэж байгаа шүү те. Даваад чадчлаа гэдэг мэдрэмж аваад ирэхээр үйлчлүүлэгчийн яг юу өөрчлөгддөг вэ? Одоо өөртөө итгэлтэй болохоос ахуулаад ингээд тодорхой ингээд өөрчлөлтүүд гараад ирэнгүүт хүний амьдралд эерэг өөрчлөлтүүд гарч иштэй тий. Тэгэхээр яг юу нь өөрчлөгдөд? Гол суурь юу нь өөрчлөгддөг яг тэр хүн дээр? Тэгэхээр нөгөө нэг драматик үйл явдал тохиолдож байгаа насанд бол тэр хүүхдийн нөөц хүрэхгүй гэдэг байгаа шүү дээ. Тэр хүүхэд тэрийг даван туулж чадахгүй, хариу үйлдэл хангалттай хэмжээнд байхгүй байгаа гэж байгаа шүү дээ. Тэнгүүд мэдээж өөрөөрөө бахархах, өөртөө итгэл өөрөө үнэлэмж бол ингээд дээшилж байгаа. Нөгөө чадахгүйсэн зүйлийг чадчихж байгаа учраас тий. Нөгөө талдаа дахиад одоо нөгөө сэтгцийн энерги өөрөө тэрийг зарцуулагдах болчихж байгаа. Одоо хэцүү байдал руугаа хасах руугаа зарцуулагдахгүй илүү одоо тий дараагийн хөгжил эсвэл өөр зүйл рүү сэтгцийн энерги зарцуулагдах болж байгаа. Яг л трама өөрөө яа гэм гэхээр өөрийгөө тэр драматик үйл явдал болон триггер өдөөгч хүн үйл явдлаас хамгаалахын тулд сэтгэл зүрх бүх энерги зарцуулдаг. Хамгаалах механизм нь одоо хамгийн энерги тийшээ одоо үргэлжлэх гэсэн үг. Гэтэл тэр энерги үрэх шаардлага болоод ирэхээр яа гэм гэхээр өөрийгөө хөгжүүлэх, өшөө дараагийн шатны тий ямаараа өсвөл мөрөөдөл зорилго тэмүүлэх тий зарцуулах боломжтой болж байна. Яагаад гэвэл хүний хамгаалах механизм байнгын өндөр татамжтай ажиллаж байгаа нөхцөлд яах вэ гэхээр сэтгэц энерги тийшээ зарцуулна. Яаж энэ үйл явдал надад тохиолдоогүй болгох уу тий яаж одоо энэ зулаг эсвэл инжег эндээс нь триггертэй байгаа энэ хүн үйл явдлаас холдуулах уу гэдэг дээр л бүх энерги зарцуулагдана гэсэн. Тэгээ энэ бол одоо надад бас айгүй сонирхолтой тэгээ айгүй чухал юм санагдаж байгаа юм. Маш чухал юм санагдаж байгаа. Яа тэгэхээр би ингээд хүн чинь нэг тодорхой хэмжээний энергийн нөөц байгаа тий. Тэгээ тэр энергийн нөөцөө өөрийн мэдлгүй трааманда зарцуулаад байсан байна гэдгээ одоо сүүлд ойлгоход тэр одоо ингээд идэгрэл явагдаад эхлэхэд тэр энерги чинь ингээд сул гараад ирнэ дээ. Тэр нөгөө нэг тийм зарцуулагч гэсэн энерги сулраад ирэнгүүт хүн юм бүтээлч болд юм байна гэж би болоод ингээд айгүй юм ирч хүчтэй болчт юм байлээ. Ингээд ирч хүчтэй болоод тэнгүүтээ за одоо энэ энергийг яах вэ гэж байгаа байхгүй тий. За өөрийгөө илүү гоё болгоход зарцуулъя. Өөрийгөө илүү одоо эмгтэй хүн дээр бол өөрийгөө илүү тордъё, glow up хийх, хөөрхөн гоё болъё. Тэгээд илүү юм бүтээлч юмнууд хийж эхлэх буюу одоо чи миний хувьд контент хийх ч юм уу тий. Эсвэл одоо нөгөө ядчил хайртай хүмүүстэй буюу хүүхдүүд дээр зарцуулах цаг одоо чанартай болдог ч юм уу. Зөндөө олон юм нэг эрэг өөрчлөлтүүд надад бол ажиглагдсан учраас яг энэ бас маш чухал юм санагдсан. Тэгээд идэгрэл гэдэг одоо хоёлоо түрүүн ярьлаа шүү дээ. Ингээд идэгрэл тий ингээд trauma эндээс ингээд хүн идэгрээд итгэрж байгаа хүн ер нь яг яаж мэддэг юм бэ? Одоо би ер нь идэгрэл явагдчихээн гэдгийг ер нь яаж мэддэг? Тийм түрүүний хэлсэнчлэн бас яг тэр триггер болоод байгаа өдөөгд байгаа үйл явдлууд дээр хариу үйлдэл багасгах, буурах, эсвэл брогт байхгүй болох ч юм уу тий. Хуучин чи шиг биш гэх юм да тий. Нэг шинэ өөр бүрдэл хэсэг үүссэн юм шиг мэдрэмж бол түрэн дотроос. Би хуучин идэгээс одоо тэхээ болчих дээ гэдэг ч юм уу тий. Дээрэс нь идэгрэл болохоор яг сүүлийн резалт буюу үр дүн биш гэж үздэг. Идэгрэл бол ингээл жоохон процесст явж идэг юм динамик өөрчлөлт гэж үздэг байхгүй. Яг ингээд идэгэрсэн гэдэг юм бол айгу ховор гэсэн. Тэгэхээр тийм өргөс авцсан юм шиг тийм юм бол бас яг одоо бодит биш байгаа шүү дээ. Тэгэхээр яг одоо манай сэтгэл зүйн тэгж үздэг байхгүй. Манай орс багш нар хэлдэг байсан. За хүнийг бүр ингээд өөрчлөлийг явуулж оройж 2 жил хэрэгтэй. Бүр угаар нь үндсээр нь сайн өөрчлөлийг явуул 5 жилийн сэтгэл зүйн хэрэгтэй гэж бид нар заадаг байсан байхгүй. Тэгэхээр нөгөө өөрөөсөө өөр болж байгаа мэдрэмж буюу хуучин хариу үйлдэлүүд чинь байхгүй болоод тий. Тэгээд илүү тайван түрүүний хэлдэгчлэн нөө сэтгцийн энерги тийшээ зарцуулагдахгүй учраас илүү бүтээмж рүүгээ өсөл мөрөөдлөгөө одоо явсан байдалтай. Юмыг бас айгу хүлээцтэй ингэж харж хүлээж авч ажиглах байр суурь руу шилждэг. Юу гэдэг үгнэлт хийгээд л юу сэтгэл хөдлөлүүд нь орж ирэл ингэхэ болчдөг. За ер нь ингээд энэ өөрийгөө ч аягүй сайн мэдээд эхэлдэг. Өөрийгөө сайн мэдхий ирээрээ бусад хүнийг ч гэсэн ойлгоход одоо амар болдог. Хит буруутгахгүй тий өөрийгөө бол бусдыг хит буруутгаалan дээр. Тэгээд тэр хохирогч майндтай тий. Хохирогч руугаа шууд хурдан орохгүй тий. Нөхцөл байдлыг зөв бодтой үнэлнэ гэсэн. Тэгэхээр манай хамт ч бол хохирогчийн сэтгэл зай гэх байдаг байхгүй. Тэр бол тийм. Яаж жаад нэг юм хохирчлчих гээд тий. Тэгэнгүүт тэр сэтгэлгээ бүр асар их буурдаг. Яг энэ бодит нөхцөл байдалд одоо аль нь хохирогч ингэдэг жинхэнэ хохирч бас байгаа шүү дээ тий. Тэрийг ялгах чадвар сайн болдог тий. Юмд хандах хандлага нь арай буур суурьтай насан турсан байдал болдог. Одоо юу хариулт үзүүлэх нь багасдаг. Яг энэ дээр бас одоо ингээд яг мэдрэмжээ таних хамгийн ихний алхам байсан юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Одоо эргээд би нөгөө өөрийнхөө замналыг ингээд бодоход тий. Хүн чинь нэг юм мэдрэмжээ барьж авах гэдэг чинь өөр айгүй тийм шин бөгөөд гоё зүйл юм байл шүү дээ. Одоо ингээд бодоход мэдрэмжээ нэгдүгээр хүн мэддэгч хүн байна гэж би бодсон. Ингээд нэрлж тий. За энэ бол гомдол, энэ бол уур, энэ бол одоо бухимдал. Тэгээд энэ бол
дургуутсал, жигшил одоо энийг ялгч бас яг нөгөө нэг inside out гэдэг нэг хүүхэлдэг гэдэг байдаг. Тэр бол үнэхээр гоё хүүхэлдэг гэдэг шиг манай тэрийг одоо ингээд бараг дахиад үзэх хэрэгтэй тий. Тэнд бол ингээд үнэхээр хүний яг сэтгэл зүйн ингээд ярьж байгаа шүү дээ тий. Тэнгүүт тэднийг нэгдүгээр ялгаж мэдэх хэрэгтэй таниад эхлэнгүүт тэрийг ингээд анзаарч эхэлт юм байл шүү дээ хүн чинь тий. Яг ингээд уур ороод эхлэхэд уур орж ирж ин да гэдэг чинь мэддэгдэм байлаа ингээд дахиад орж ирдэг байгаа байхгүй тий. Ингээл яг уур ороод ирсэн яана нөгөө яанаач байх вэ? Ууралж ин да уур орж ирж ин да гэдэг мэдрэмж ороод ирэхэд тэрийг гарах уугүй юу энэ дээр ямар үйлдэл хийх вэ гэдэг шийдвэрийг гаргах орон зай байдаг юм байсан байгаа байхгүй юу одоо бодоход тий. Надад л өмнө байхгүй юм шиг санагддаг байсан. Ингээл ороод ирэхэд юу ч болоод байгаа юм те ингээл угаасаа ч уурч хүрээд байгаа юм уу эсвэл гондоот ч байгаа юм уу яагаад ч байгаа бүх мэдрэмж нь холилдоод тэгэл тэрнийгаа нөгөө яахаа мэдэхгүй учраас нэг ууралж үзэл нэг уйлж үзэл те нэг ингээд хүмүүст гомдолж үзэл ингээл янз бүрийн юм ингээд хөрхийн нөгөө тэрийг учрыг олчих гол яваад байгаа. Гэтэл одоо болохоор яг ингээд таниад мэдчихээр за уур хурж ирж байна. Тэг миний бас дургу хурж ийн гэдэг ингээд дургуутсал энэ надад таагүй байна гэдэг мэдрэмжээ мэдрээд эхлэнгүүт за энэ газраас би явах уу? Энэ нөхцөл байдлаас би өөрөө авч гарах уу? Энэ үйл явдлыг одоо таслан зогсоох уу? Эсвэл би твчих үү гэдэг ингээд сонголтуудыг хийх боломжтой болоод тэгээд тэндээсээ сонголт хийж чаддаг болоод ирэнгүүт хүн ингээ өөрийгөө аягүй сайн хамгаалаад тий хамгаалж чаддаг болт юм байна, ойлгодог болт юм байна тий. Тэгээд аливаа зүйл дээр яг одоо түрүүний хэлдгээр хин нь үнэхээр хохирогч юм эсвэл үнэхээр миний зөв юм уу гэдэг ингээ юмнуудыг ялгаж салгаад заримдаа өөрөө хохирогч мөн мөртлөө хохирч гэдгээш мэдэхгүй бас ингээд явж явах үе байдаг. Заримдаа эсрэгээр хохирчийг дүр тоглоод явж байгаа ч үед байгаа шүү дээ тий. Тэгэхээр эднийг ингээд ялгаж салгаад эхлэхээр хүн ингээд өөрийгөө мэдж байгаа гэдэг тэр мэдрэмж чи өөрөө аягүй их юм гоё мэдрэмж байт юм байна. Ингээд дүүрэнтэй ингээд би өөрийгөө ингээд бас ямар ч үед учрыг олчих юм байна гэдэг тэр мэдрэмжтэй. Тэр бас нэг итгэлийн мэдрэмж юм болов уу гэж би бодлоо. Ийм итгэл найдвар өөртөө ингээд тогтоод ирж байгаа. Итгэлтэй болж штэ яаж ч тий. Тэгээд түрүүн ярьжсэн цаг хугацаан дээр хоёлаа буцаад очие гэж бодож байна. Одоо нөгөө 2 жил 5 жил гэж хоёлаа ингээд тоонод ярьлаа шүү дээ. Тэгэнгүүт хүмүүсийн хамгийн гол сонирхдаг юм нь надад тийм юм шиг санагдсан. Хэрэг хугацаа орох вэ тийм. Би яг энэ сэтгэл готрол ч юм уу, энэ сэтгэл төгсөл ч юм уу, энэ бүх зүйлээс ингээд гарах надад хэрэг хугацаа орох вэ. Тэр чинь ингээд бас айгүй олон янз байгаа шүү дээ. Яг юутай дийл хийж байгаа тийм юутай ингээд яаж байгаа. Тэгэхээр цаг хугацаа болон мөнгөн дүнгийн талаар л юу нээр их асууж байгаа тийм. Хоёул тэр талаар юу ярилцъя. Окей. За тэгээд суур асуудалтай ажиллахад би 40 цаг гэж тогтоочод байгаа. Манай төв дээр ирж байгаа одоо үйлчлүүлэгч нар дундаа сүүлийн 6 жил яг 40 цагийн сэтгэлзлийг би хийж байгаа байхгүй. Тэгээ одоо яг манай дээр сургагдаад ажиллаж байгаа сэтгэл зүй шавнар байгаа. Тэд нар ч гэсэн бас 40 цагийн сэтгэлзэл хийдэг болсон байгаа. Тэгээд манай дээр бол 40 цаг гэдэг энэ тоо бол хамгийн ихний урт хугацааны сэтгэлзлийн тоо байгаа. Тэгэхээр ойролцоогоор 6 сар орчимд хийж гүйцэтгэж байгаа. Одоо хуучин бол 1 жил хийдэг гэсэн 40 цагийг. Тэгээд яг энэ 40 цаг дотор юу болоод байгаа юм бэ гэх юм бол ер нь тэгэл бүх суур асуудлуудтай чинь ажиллаж байгаа гэсэн. Гэтэ энэ жоохон насны бас хязгаартай мөрөд 40 хүртэлгээ. 40-с хойш болоод тэгэхээр бас нөгөө асуудлыг хүрээ бас ихсэл явчихна л та ер нь бол тэгэхээр цагт багтахгүй. Тий багтахгүй. Тэгээд 40 цагт багтааж байгаа нь бол 40 хүртэлх насны 40 цагт бол багтаана. Бас яг 20 настай ч юм уу одоо жинзи байх юм бол бас арай цаг нь багасаж болно. Ер нь бол одоогийн 30 насны чинь хамгийн хэцүү байдаг шүү дээ. Тий. Өөрсдөө драматай ингээд дийл хийж байгаа хүүхдүүдээ ингэж байгаа ээж аваагаа ингэж байгаа гэл тий. Ийм жоок яваад байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь бол 40 цаг маань бол яг нэг 27-8-аас 40 хүртэлх насныхан зориулсан юм яг анхны basic багц байгаа даа. Яг өөрийнхөө одоо асуудалтай суурьтай ажиллая гэх юм бол. За тэгээ тэрнийг сунгаад явж болно. Тэгэл ер нь бол 2 жил хүртэл сэтгэлзэл авсан байхад ер нь хангалттай. Бүр ингээл айхтар өөрчлөгдөе. Би бол одоо 5 жилийн сэтгэлзэл хийж үзээгүй нэг юм дээ. Ер нь 3 жил мэлэл төгсөж байна. Одоо үйлчлүүлэгч нар ингээ харах юм бол тий. Тэгэхээр 40 цагийг 1 жил дотор 2 40 цаг хийлээ гэхэд бол 80 цаг бол айгүй хангалттай. Хангалттай. Ер нь 1 жил 1-ээс 2 жил өөртөө ажилласан байхад хурдан удаа янз бүр аваад те энэ бол айгүй хангалттай. За төлбөрийн хувьд гэх юм бол бас өндөр төлбөртэй. Тэгээд би одоо сүүлд янз бүрийн зээлийн аппликейшн одоо зээл гаргадаг хүмүүс хавтрэ гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхгүй бол бас өндөр төлбөртэй. Гэтэ яг нэгж зөвлөгөөнд ингээд нэг ноогдох хүн нь бол бүр хямдраа авчдаг байхгүй тий 5 цагаас ч илүү хямдхан. Тэгэхээр манай дээр 40 цаг нь 10 сая гэж байгаа. Тэгээд нэг цаг хэд гэсэн үг вэ? Тэгэхээр ч одоо нэг 250 мянга орчим болчихж байгаа юм байна тий. Тэгэхээр Монголд бол дундаж үнэ гэж тооцогддог. 80-аас 250 мянга. Сэтгэл зүйч дундаж мянга гэдэг бол ер нь $100 хүрхгүй $100 хүрхгүй тий 80. Тэгэхээр урт хугацаагаар авал илүү манай дээр ашигтай. Цөөхнөр ах юм бол тэгээд нэг цаг нь баг миний үн бол 400 мөрч зол авчдаг. Тэгэхээр урт хугацааны сэтгэлзлийг бол манай шавнар бол бас хямдхан хийж байгаа. 50% хямдхан. 50% тийм 5 сая төгрөг гэсэн. Тэгэхээр яг энэ 40 цаг дээр хүн өөртөө ажилласнаар өөрийнхөө суур асуудлуудтай ер нь бол нэлээд сайн дийлгээд эхний сайхан үр дүнгууд нь гараад ингээд өөртөө амьдрахтаа илүү тухтай болно. Манай одоо Германы онлайн үйлчлэгч хийжсэн байхгүй юу? Шинэ жилээр над руу баярлалаа ингээд өөртөө тухтай амьдруулж өгсөн. Тухтай амьдруулдаг болгосон гэсэн байхгүй. Тэгэхээр ер нь тэр амар чухал. Хүн өөртөө л сайхан харилцаатай өөрийнхөө хувьд сэтгэл ханамжтай амьдралаар амьдрна гэдэг чинь одоо өнөөдөр нас орсон ч өгсөн ч те сэтгэл ханамжтай амьдрах эхлэх байхгүй. Тийм үр дүнд хамгийн ихний ээлжинд бол 40 цагийн дараа л би очно гэж хэлмээр байна. Манай дээр бол
Одоо тэгэхээр яг би түрүүн $100 хүрхэн байна те гэж хэлж байгаа $100 ингээд хямдхан ч юм уу те тэгж хэлж байгаа та биш зүгээр гадны одоо стандартыг яриа л да те. Гадаадад яг 1 цагийн сэтгэл зүйн хэд байдгийг те. Энэ бол одоо миний мэдж байгаагаар бол манай ихч одоо Америкт байдаг те ингээд одоо сэтгэл засал бас зөндөл олон бас удаа өөр хүмүүсээс ингээ авч ирсэн би туршлагуудын сонсч ирсэн. Тэгэхэд бол яг хэр хэмжээний одоо мэдлэг ур чадвартай гэдгээс шалтгаалж байгаа боловч дунджаар $100 бол хамгийн минимум буюу хамгийн бага нь. Тий, одоо л яг энэ жил $143 гарсан байна. Тий, одоо тэгэхээр иймэрхүү үн ханштай үсэ байдаг. Тэгээд яг зүгээр энэ бол зүгээр нэг л хүний одоо туршлагыг хуваалцж байгаа шүү. Зүгээр манай эгчийн хэлж байгаагаар одоо Америк сэтгэл зүйн одоо зөвлөгөө авсан болон одоо манай сэтгэл зүйчдэр бас зөвлөгөө авч ирсэн тийм тэгэнгүүт энэ хоёрыг ингээ харьцуулахад Монгол сэтгэл зүйчийн өгж байгаа зөвлөгөөний чанар бол надад илүү санагдлаа гэж бол хэлж ирсэн. Илүү гүнлүү орж тэгээ ялангуяа энэ нөгөө нэг нийгэм болон энэ соёл уламжлал байгаа шүү дээ бид нар чинь монголчуудын монгол хүний онцлог гэж байгаа. Энэ зүйлд илүү тааруулж зөвлөгөө өгж байгаа учраас давуу талтай санагдлаа гэдэг юм ярьж байгаа. Тэгэхээр тэр өөрөө бас бид нарт аягүй чухал юм шиг байна тий. Одоо нэг өөрийнхөө үндсэн хэлээр ярих тий. Өөрийнхөө тэгээд нөгөө нэг нийгэм болон одоо багтаа яг тэр цаг үеийг мэддэг хүнээр зөвлөгөө одоо авах гэдэг чинь бас өөр аягүй тийм давуу талтай юм шиг санагдсан. Тэгээд 5 сая 10 сая гэдэг төгрөгүүд одоо баг мөнгөнд дүн бол биш. Гэхдээ энэ яг үнэндээ сүүлийн үеийн за iPhone 17-гийн үн 5 сая гарсан байна тий. iPhone 17 бол одоо 5 сая гарантай байна. Сүүлд авахд би бол тэгж харж ирсэн. Тэгэхээр нэг утасны мөнгө. Би болохоор ингэж зүрлээ. Нэг прүсний мөнгө. Нэг прүсний мөнгөөр нэлээд хэдэн жил одоо тий жаргалтай амьдрах тэр боломжийг үүсгэж байгаа байхгүй. Тэгээд манай одоо урт хугацааны үйлчлүүлэгч нар намайг харж ивэл тий би ч дараахан манай үйлчлүүлэгч нарт дараахан одоо хамгийн олон танигдсан энэ жаа байгаа байхгүй. Тэгэнгүүт манай тий урт хугацааныхан 40-с дээш цагийн авчижсаад үйлчлүүлэгч нар харж ивэл нөө тэгж юусэн ирэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр би тэднийг аюу сайн авч байгаа гэж бодож байгаа. Энд бид нар таарлтна л та. Тэгээд сэтгэл зүйч хүн чинь нөө төрүүлж мэдлж болтгоо байхгүй. Өө сайн уу гэж болтгоо тий. Тэгэл өөрийгөө дараал ингээл хараал. Тэгэл үйлчлүүлэгч манаа таниал айгүй тийм сэтгэл ханамжтай байгаа дүр зургуудыг их хардаг. Тэгээд манай одоо олон цаг над дээр сэтгэл зүйн авч ирсэн хүмүүс маань би нөгөө хяналтын уулзалт өнгөө гэдэг байхгүй жил болгон тий. Жил болгон хяналтын уулзалт дээрээс ирэхгүй байгаа. Бүр айгүй сайхан байгаа байна. Тий айгүй сайхан байгаа даа гэж би бодоод байгаа шүү манайхаа. Тэгээд ирээрээ над дээр одоо тий урт хугацааны сэтгэл зүйн явж ирсэн үйлчлүүлэгч маань ирэхээрээ дандаа л гой сайхан яваа ярьдаг. Тэгээд би бас нэг асуудал тохиолдол над дээр бити ирээрээ гэдэг ингэчдэг. Гэтэл нөгөө жилдээ нэг удаагийн хяналт чинь хэвээр байгаа шүү тий. Тийм учраас бас яг их гоё л доо сэтгэл зүйн авснаас хойш 5 жилдээ нэг удаа хяналтын уулзалтанда ирээл ингээд байгаад иж болно. Тэгэхээр яг суурлуу гэж ажиллана, гүн рүү ажиллана гэдэг маань ерөөсөл тэ дахин тэр зүйл чам тавтагдахгүй байх хэмжээний үйлчлэгээний чанарыг ингээд амлах гэх цаашаа одоо үзүүлж байгаа учраас харуулж байгаа учраас ер нь бол 40 цаг 80 цаг одоо зарим сэтгэл зүйч нар гайх байх баг ингээд хүний мөнгийг авд юм шүү гэдэг юм үү одоо янз бүрийн байдлаар сүргөөрөмлөх хүмүүс байгаа шүү дээ. Тэнгүүд яг тэрэндээ таарсан тохирсон чанарыг бол миний зүгээс одоо 12 жил ажиллаж байгаа учраас энийг бол үзүүлдэг юм аа. Тэрнээс одоо юу гэх юм таны мөнгө гэж авангуудаа тий тэгэл бүх асуудалтайгаа хിവэр 40 цагийн дараа байна гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол бас яг хүн шинжлэгдэж байгаа юм процесс явдаг тий. Нэгсэндээ би одоо зүгээр энгийнээр хэлэх юм бол өөрийн чинь 50% бол ингээд аваад өөрчилчихнэ гэсэн үг. Тэгэхээр тийм хэмжээний өөрчлөлт хүсэж байгаа хүмүүсийн хан бол сэтгэл зүйтэй яас явж чадхаар тийм хүмүүсийн хан бол би бол айгу дуртай авдаг. Тэрнээс би ч нөө бурхан биш учраас би энд мэрэгчлэнгээр хичээгээд идэг. Эндлийн нөгөө хүн маань одоо над дээр тэгээд одоо үйлдэлүүдээ хиймэтгүй имчилгээг хийн над дээр ингээд байвал энэ бас тийм процесс биш. Яг үйлчлүүлэгч 50% би 50% хичээж бид хоёрын дундаас 100% үр дүн гардаг юм онцлогтой үйлчлэлийн учраас үйлчлүүлэгчээс маань бас нэлээд их хамаардаг байна. Тийм шүү. Энэ бол яг багийн ажиллагаа гэж бол би яг ойлгосон. Миний хувьд ингээд яг сэтгэл зүйч болон одоо үйлчлүүлэгч хоёрын яг үнэхээр гар нийлж багийн ажиллагаа байж ич үр дүнд хүрдэг одоо процесс юм байлээ гэж би бол бодсон. Яа тэгэхээр энэ чинь даалгавар өгдөг тий. Ер нь хэрэг хийгээд тий. Даалгавар өгнө. Тэр даалгаврыг хийхгүй бол процесс удаашрна. Эсвэл явагдахгүй шүү дээ мэдээж тий. Тэгэнгүүт үйлчлүүлэгчийн мэдээж бас өөрийнх нь хичээл зүтгэл болон тэр чинь одоо 7 хоногт 1-2 удаа өөрийнхөө нүур тулмааргүй байгаа зүйлтэйгээ нүур тулах гэж ирэх зориг байна шүү дээ тий. Тэгэхээр тэр зориг тэгээд тэр тууштай байдал энэ багийн ажиллагааны үр дүнд тэр одоо нөгөө мэдээж юунд хүрч байгаа гэдэг бодит хүлээлт бас тавьж орж ирэх нь зөв юм байна гэж би бол бодож байгаа. Тэгэхгүй бол нөгөө нэгдүгээр сэтгэл зүйч дээр очих чинь гэхээр юу хүлээх юм мэдэхгүй байгаа. Тэгээд бас цаашлаад нөгөө үр дүнийгийнх нь хүлээлт нь бас нэг ингээд яг тодорхойгүй байгаа юмнуудаас болоод хүмүүс ирэхгүй байгаадтай тийм болов уу. Тэгээд сэтгэл зүйч хандахгүй байгаадтай тийм болов уу гэдэг нэг юм байгаад байгаа. Тэгээд бас privacy буюу өөрийнхөө нөгөө хувийн одоо мэдээллийн нууцлал дээр амар их санаа зовдөг юм шиг санагдсан тий. Надад ч гэсэн яг би бол яг
бас олны танил тодорхой хэмжээнд ингээд ийм хүмүүс мэдж байгаа хүмүүс хүний хувьд ингээд надад бол эхлээд сэтгэл зүйч дээрхээр тэр л хамгийн одоо санаа зовоож ирсэн зүйл байсан байхгүй юу. Миний хамгийн нарийн ширийн хиндэж өөрөөсөө ч нуудаг нууцыг задруулах вэ гэдэг тэр айдас тий. Тэгээд ингээд миний тэр ингээд мэдээллүүдийг мэдчихэд өөр хүмүүст ярьчих вэ гэдэг тэр айдас бол байсан. Тэгэхээр тэр бол ихтгэлцэл байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ талаас соёлоо эхлээд энэ дээр бүр дэлгэрүүлээд сэтгэл зүйчийн болон одоо сэтгэл заслалчийн ёс зүй гэдэг талаар хоёлаа ярив гэж бодож байна. Тий, ёс зүй гэдэг юм бол номер 1-т бол яг нууцлал орж ирдэг манай салбарт. Таны мэдээллийг чинь задруулахгүй гэдгийг анхны уулзалтан дээрээ заавал хэлээд тэгээд итгэлцэл тогтчиж хүн юмаа ярьж эхэлдэг. А гэтээ тэр хүн өөрөө бас юм хаалттай байгаад юм ярихгүй тохиолдол учраас байна л. Тийм тэгэхээр нууцлал бол бүр заавал сэтгэл зүйч амнаасаа гаргах хэрэгтэй хүн тий. Би таны мэдээллийг задруулах. Дээрээс нь манай монголчууд яг цөөхүүлээ. Бараг тэрний тэр энэ гэж шууд ингэ таньдаг байхгүй. Тэгэхээр бүр их нууцлалтай байх хэрэгтэй. Тий нөгөө Америкт байгаа сэтгэл зүйчийг бодвол тэгэхээр бас л тий ингээл ярихгүй. Тэгээ тэр одоо үйлчлүүлэгчийн талаар ярмаар байгаа тэр асуудлуудаа яагаад гэхээр өөрөөсөө илүү туршлагатай супервайзер багштайгаа энэ кейсийг яаж шийдвэрлэх вэ гэдэг дээр ярьж болдог байхгүй. Тэнгүүд манай ихэнх сэтгэл зүйчнэр бас яг тийм супервайзерийн үйлчлэгийг авдаг л тийм. Тэгэхээр бас нууц задрах магадлалыг өндөр болоод байгаа байхгүй. Тэгэхээр энэхүү подкастыг сонсож байгаа сэтгэл зүйч хүмүүс бас байгаа. Тэгэхээр юм супервайзер багштай болоорой тий. Миний хувьд бол яг Оросд төгссөн болохоор Орос багштайгаа ингээл асуудлуудаа яриа явдаг учраас гүнд нөхөртөө ч юм уу эсвэл найзтай ярьж байгаа юм бол энэ бол нууц задруулж байгаа үйл ажиллагаа болчих жоох. А нууцыг бас ганц нэг тохиолдолд задруулж болно гэж үздэг. Жишээлбэл цагдаагийн мэдүүлгэн дээр те ямар нэгэн байдлаар тэр хүн өөртөө болон бусдад амнаас нь тохируулж нөхцөлд бид нар бол нууц задлж болдог. Тэрнээс бусдад бүх нөхцөлд бол нууцлалыг бол задлахгүй. За үйлчлүүлэгчээс зөвшөөрөл авсан үндсэн дээрээс бас задлж болдог. Тодорхой өндөр те. Тэгэхээр миний нэг гэрэн дээр байдаг ном сурах чигт ингээд үндсэн мэдээллүүдийг өөрчлөлт оруулан ч гэдэм үү те. Тэр гэрэн дээр яаж гар усаа зурснаас хамаар. Гэхдээ одоогор нь ном бичээгүй л энэ. Тий, нууцлал нэгдүгээр. За хоёрдугаар болохоор яг үйлчлүүлэгчтэй бэлгийн харилцаанд орж болохгүй, дотны харилцаа ямар нэгэн ашигтай харилцаанд орж болохгүй, зөвлөгөө үйлчлэг авч байгаа процесс. А тэрнээс хойш тодорхой хугацаа өнгөрсний дараа бас яг ямар их хүрээний харилцаанд орж байгаа гэдгээс хамаарат явдаг. А дунджаар бол 1-2 жил гээл заасан байдаг. Тэгээд янз янз нөгөө ёс зүйн холбоодуудын өөрсдийнх нь ёс зүйн кодекс дээр заасан тодорхой хугацаанууд байдаг. Гэхдээ тэрийг бүр ингээд хатуу дагаж мөрд гэж бол ингэж чинь хууль биш учраас те яг ийм ёс зүйн кодекс энийг баримталдаг гэд тухайн холбооны гишүүн байгаа л би энэ одоо зүйлийг баримталдаг гэдэг чинь ерөнхийдөө бол тэгж харилцааны хийм хэмжээ хязгааруудыг одоо мөрдөх хэрэгтэй. Дээрээс нь уг нь яг өөрийнхөө ажиллаж байгаа чиглэлээр л ярилцлага өгөх тэ одоо юу гэх юм подкастт орох ч гэдэм үү контентууд хийх ёстой гэж байдаг. Гэтэл одоо манад бол баг хизээж ажиллаж үзээгүй ерөнхий сэдвүүдээр хүртэл ингээл ярьдаг тэ тийм клиент авдаг гэж тийм хүмүүсийн тухай ярьдаг ч юм уу. Тийм ёс зүйн сэтгэл зүйчд бас их бий. А ёс зүйтэй ч бас их бий. Тэгээд ер нь ингээд салбар дээр харж байхад манай салбар чи яг гоё ингээ хөгжөө явж байгаа. Тийм болохоор их илүү их ёс зүйтэй байгаасай. За ёс зүй алдаа бас гаргаж болно шүү дээ хүн чинь. А тэрнийгээ дахиж давтахгүй байгаасай. Тэ сэтгэл зүйч мэргэжлийн нэр хүндийг бас илүү чухалчилж үйлчлүүлэгчийн аюулгүй байдал стандарт эдрийг аюул сайн бодож байгаасай гэж бас их хүсдэг юм аа. Тэгээд ёс зүйтэй сэтгэл зүйч бол тэ ямар ч одоо бас ур чадвартай сэтгэл зүйчтэй дүүцэж хурж ирнэ тэ энэ төрлийн одоо өөрийнхөө даваа талыг л ашиглахгүй л ах хэрэгтэй. Тийм болохоор нөгөө инжээг одоо сэтгэл зүйчээ зарлахад би яахан байхan бэ гэсэн чинь яг нөгөө 60 хэдэн цагаа дуусгаж ич тэ тэгээд манай энэ жимчтэй хийгээд ингэжсэн. Тэгэхээр тэр чинь ч гэсэн бас ингээл ёс зүйтэй холбоотой. Яг өөрийгөө рекламдуулаад өөрийгөө гаргах гал тэ өөрийгөө зарах гэдэг байгаа шүү. Өнөөдрийн подкаст ч гэсэн намайг зарах тухай биш аа. Сэтгэл зүйн үйлчилгээг те. Ингээд өшөө бас ёс зүйтэй сайн хийж байгаа олон газрууд байгаа. Тэгээд үйлчилгээ аваад үзээрэй гэдэг л юм нэг санааг өгөх гэдэг байгаа шүү дээ те. Ер нь тийм өнөөдрийн яг подкастын хамгийн гол одоо зорилго нь бол энэ real therapy гэдэг төв дээр ирээрэй гэдэг зорилго биш. Зүгээр хүсвэл ирж болно. Зүгээр маш олон сэтгэл зүйч нар байгаа. Тэр дотроос сайн мууг нь ялгаад өөртөө тохирох сэтгэл зүйчээ олоод яг өөрийнхөө хэрэгцээ сэтгэл зүйн зөвлөгөөг авч хэвшээсэй гэдэг л ер нь ийм зорилготойгоор хийж байгаа подкаст. Сая ярьжсэн одоо ингээд инфлюенсер сэтгэл зүйчд боيو те. Одоо сүүлийн үед ингээд сэтгэл зүйн салбар хөгжих тусам сэтгэл зүйн ингээд хүмүүс илүү нэг анхаарал аваад эхэллээ шүү дээ те. Сэтгэл зүйн эрүүл мэндийн чухал юм байна. Сэтгэл зүйн контентууд аягүй хийгдэл ингээд хэлсэн. Тэгэнгүүт мэдээж өөрийн ирэхгүй илүү алдартай болон олонний тань сэтгэл зүйчтэй гэж гарч ирж байгаа те. Одоо контент гэж яриад байгаа. Тэр нөгөө бичлэгүүд болон зөвлөгөө өгж байгаа юмуд ер нь миний ажиллаж байгаагаар нэг хідэн сэтгэл зүйчлэл ингээд давтагдаал маш их ингээд гараад ам шиг санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо сэтгэл зүйчдийн одоо миний зүгээр өөрөө ажилласан юм а би хэлэхэд энэ бол миний хувь хүний бодол шүү. Тэгээ бас хувь хүний туршлагаас ярихад яг нэг тийм тухтай мэдрэмж надад өгөөгүй. Миний тохиолдлуудад тий 1-2 удаа. Тэгээ надад тийм тухгүй мэдрэмж төрүүлээд энэ хүн яг мэргэжлийн ёс зүйтэй хүн мөн үү биш үү? Эсвэл энэ хүн яг тийм хангалттай энэ ингээд олон нийтийн телевизээр ярьж байгаа хэмжээний хүн мөн үү биш үү гэдэг бодлоо төрж ирсэн одоо байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо энэ талаас яг сэтгэл зүйчийн яг мэргэжлийн хүний үгийг сонсъё болон сэтгэлийг сонсъё гэж бодож байна. Тийм тэр талаар юу гэж боддог вэ? Ер нь ямар хөө?
Тэгээ ер нь тэгээд анхандаа бол тэр хүмүүсийг одоо дургу байлаа тэр хүмүүс. Яагаад гэхээр яг бид нар чинь ингээл яг практик дээр бодит те хүнтэйгээ ажиллаад л юм нөгөө контент хийх замаа байхгүй шүү дээ. Яг суралцаал ингээд явж хахад яг илүү бас контент хийж байгаа хүмүүсээ харна л та. Ямар контент хийгээд байна яагаад байна гэх тэгэнгүүт бас өрөөсгөө л ёс зүйгүй үг хэллэг ашигласан тэгээд энийг яг ингээд олон нийтэд яг тарааж болох уу? Бүх хүн дээр яг нийжлэх нь үү те? Энэ салбарын яг эксперт мөн үү те? Үнэхээр одоо яг яриад одоо яг энэ сэдвээр энэ талаар ингээд дүгнэлт хийх хэрэгтэй хүмүүс үү гэхэд бол бас хязгаарлагдмал үнэхээр хязгаарлагдмал байдаг. Тэгээд яг ёс зүй талаас гэх юм бол өөрийнхөө ажилтсан чиглэл одоо яг ажилтдаг асуудлуудын талаар л бид нар чинь сошиал медиа болон бусад одоо тий мэдээлэл хэрэгслэр ярих одоо үүрэгтэй ёс зүйтэй байдаг байхгүй. Тэгэхээр тэрнийг даасан хитэрсэн одоо өөрөө л алдартай болж ивэл бусд нь юу нь яах вэ гэдэг ийм инфлюенсер сэтгэл зүйчнэр бол маш их байгаа. Ер нь яг хэдэн хүн тавьтагдж байгаа гэдэг нь бол үнэн. Тэгэхээр манай салбарын ч гэсэн шүүмжлэл чадхаараа пост хийгээл байж л байдаг. Тэгээд ер нь салбар дотор энэ хүмүүсийг нийтж байгаа. Тэгэхээр илүү их сургалтын цугаасай, илүү өөрийнхөө ажилтдаг асуудлуудаар яриасай, хүнийг бас битгий дэж өнгөцгөн дүгнээсэй тий. Одоо ч л араар тавилт гээл тэгэхэд ерөөсөө маш ерөнхий ярих хэрэгтэй юм дээр хитрхи ингэж өөрийнхөө одоо үзэл бодлыг одоо тулгасан шинжтэй ийм инфлюенсерүүд байгаа байхгүй. Тэгэхээр аль болох тийм биш байгаасай тий. Нийтлэг зөв улс суурьтай судалгаатай мэдээллүүдийг өгөөсэй гэд би бол энэ тал дээр аягүй болгоомжтой ханддаг. Өөрийнхөө зүгээс бол би сэтгэл зүйн контент тогт хийдэггүй. Ганц нэг нийтлэл бол бичдэг. Тэрнээс сэтгэл зүйн контент одоо л хийж эхлэе гэж бодож байна. Тэгээд тэр чинь бас л ингээ хайрлаад байгаа нэг бас нэг хэлбэр байгаа байхгүй. Тодорхой хэмжээнд практик нэг 10 гаруй жил ажиллаж ийж юм ярьсан зөв ч гэдэг юм те. Би өөрөө 20 дээд тэгээ шийдсэн байхгүй. Тэгэхээр юу сургууль төгсөөд л одоо бараг бүхнийг мэддэг хүн шиг ярьдаг. Энэ сэтгэл зүйчнээс одоо хоолойгаасай тий. Хиний үгийг сонсох уу, хиний үг сонсохгүй гэдгээ шийддэг байгаасай. Тэгэхгүй бол ерөөсөө л яриад байгаа нь л аягүй мундаг ухаантай байна гэдэг ийм зүйл байдгүй шүү. Энэ салбарын ард ярихгүй байгаа ч гэсэндээ өөрсдийнхөө өрөөнд ажиллаа маш сайн хийж байгаа сэтгэл зүйчнэр байдаг. Тэгэхээр зөвхөн энэ хүмүүсээр бас манай салбарыг төсөөлөл жоохон хангалттай байлж. Ер нь бол тийм би яг би бол одоо тэрэн дээр нэг амар нуугаад ах юм байхгүй. Тэнгүүд зүгээр надад бол орсон сэтгэл зүйн контентууд нэлээд байгаа байхгүй. Тэнгүүд ингээд ороод ярахаар тэрийг би зүгээр яг яагаад ярьж байгаа гэхээр сэтгэл зүйчдээр очиод ийм таагүй мэдрэмжүүд авсан манай эргэн тойрны хүмүүс одоо маш их байдаг байхгүй. Яг ингээд надад ярьж байгаа юмнаас нь болохоор би сэтгэл зүйчдэр очсон чинь намайг битээ гоншгоноод бай гэж хэлсэн гэдэг ч юм уу тий. Чи зүгээр л хийцгүүрээд байна ажиллалаа хийж гэж хэлсэн гэдэг ч юм уу тий. Эсвэл мөнгө төлөө загнуулсан мэдрэмж авсан гэдэг. Шүүмжлүүлсэн мэдрэмж тий. Чи өөрөө л тэгэхэд болохгүй байгаа юм биш үү гэдэг мэдрэмжүүд хэлж ийсэн гэ тий. Тэгэнгүүт надад болохоор тэр контентод орж байхад яг би тэндээс бас адилхан төстэй мэдрэмж авч байгаа байхгүй. Ингээд ерөөсөө ингээд онж тавиулах гэж очиагүй байхад шууд сэтгэл зүйн онж тулгадаг ч юм уу тий. Чи бол ийм асуудалтай юм шиг байна. Би бол чамайг тэгж бодож юм гэж хэлдэг ч юм уу тий. Энэ бол одоо айгу мэрслийн бус маш ёс зүгээ мэдрэмж гэж байхгүй ингээд төрж байгаа тий. Контентэд орж байгаа. Би зүгээр ингээд нэг юм ярилцлаганд орох гэж очиж байгаа тий. Тэр үнээр ингээд шүүмжлүүлчихэж байгаа. Тэгээд нэг юм тэр хүн ингээд бүгдийг мэддэг. Тэгээд шууд хүнийг шүүмжилж байгаа юм шиг тийм мэдрэмжүүд төрүүлж байгаа. Тэгэхээр энэ болохоор зүгээр ингээд над дээр ч биш тэр манай зөвхөн эргэн тойрны гэж байгаа бол ер нь маш нийтлэг тохиолддог зүйл шиг санагдаж байгаа. Тэгэнгүүт яг сэтгэл зүйчдэр очоод энэ мэдрэмжүүдийг аваад байдаг тий. Тэгээд нэг удаа очингуудаа айцсан. Одоо тэндээсээ би ингээд сэтгэл зүйчдэр очсон чинь загнуулсан, шүүмжлүүлсэн. Тэгэхээр би очихгүй гэдэг юм хүмүүс байгаад байгаа. Тэгэхээр ер нь сэтгэл зүйчээ яаж сонгох нь зөв юм бэ? Одоо сэтгэл зүйчээ ямар процессор сонгох вэ? Би бас өөрөө яг энэ чиглэлийг хохирч байна. Дөнгөж нас сургуулаа төгсөж ирчээ бас сэтгэл зүйн яг хэрэгтэй үе миний амьдралд тоосон л да 25 настай хахад. Тэгээд Монголд бас сэтгэл зүйч хайсан байдаг. Тэгээд амжилттай болсон байдаг. Ер нь аль яг тэгж шүүмжлүүлсэн байдаг. Тэгээ юу гэж шийдсэн бэ гэхээр би хизээж юм сэтгэл зүйч болохгүй. Би одоо маш ёс зүйтэй сайн ажиллаа сайн хийдэг, мэддэг, эмпати өндөртэй сайн сэтгэл зүйч болно гэж шийдсэн байдаг. Тэгээ дандаа Оросоос л зөвлөгөөнүүд авсан байхгүй. Ганцхан Монгол хүнээс авчихсан. Тэр багш маань болохоор Оросод аягүй олон жил амьдарсан. Ёс зүй аягүй сайтай хүн лээсэн. Тэгээ өөрөө би одоо яг Монголд зөвлөгөө авах сэтгэл зүйч надад байхгүй гэж бодохгүй. Тэгэхээр нөө чанар, үйлчлэгээний чанар гэдэг зүйл яригдах юм. Одоо наан энэ ёс зүй гэдэг юм яригдаад байгаа. Би очиод хамаг юм харсан чинь чи тийм юм гээд шүүмжлүүлэх гэж мөнгө төлсөн бол энэ бол амар гоо нэгтэй байгаа байхгүй тий. Тэгэхээр ийм сэтгэл зүйч нарт одоо ийм сэтгэл зүйч нартай яг над чиг таарлцсан бол бас яг өөр сэтгэл зүйч нараас байгаа шүү тий. Тэгээд нэгдүгээрт бол яг энэ очоод ярьсан чинь чамаа шүүмжилж ивэл тэгээ чи ажил хийгээчтэй чи тийм үү те юундаа бараг залхуураад байгаа чи тийм үү те ийм хандлага шүүмжилсэн чиний одоо энэ байдлыг гутаанд оромжилж ирсэн юм бүр те тэгэхээр ийм нөхцөл байдал бүр контент хийнгээ одоо хүн доош тавьнагдаж байна юу гэсүгэ бүр хааж байж боломгүй байсан байгаа байхгүй те тэр нь нөгөө хүний сэтгэлзүүдээс хор хорлуулж байгаа гэдгийг ч тооцох чадваргүй гэдэг бол хэдэн жилийн ч туршлагатай ямар ч мундаг сургалт өгсөн би бол үнэхээр амар red flag гэж харах юм байна тийм тэгэхээр нэгдүгээр яг сэтгэл зүйчийн диплом чухал мэргэжсэн сургалтууд чухал гэхдээ тэрнээс илүү чухал зүйл нь нөгөө харилцаа хандлага тий чамайг сонсож ойлгож чадж байгаа байдал буюу эмпати одоо сонсох ур чадраас гарч ирж байгаа юм. За энэ сонсох ур чадвар дээр нэмээд мэргэжлийн ур чадварууд нь орж ирэх хэрэгтэй байхгүй. Тэнгүүд
хичнээн мэрэгжлийн ур чадвар сайтай, техник сайтай сэтгэл зүйч байлаа гэд иймэрхүү зүйлүүдийг ярьж байгаа бол тэгээд хүнийг шууд оншилж байгаа бол ямар ч одоо яг мэдээж бид нар чигээ биеийн хилэмж яриа хүрэг бүх юм сонсон тэг давхар тэр чинь тест дээр баталгаажуулдаг хөх манай дээр бол тийм могт байхгүйгээр ингээд чиний сэтгэлд юм ортол чин те ингэж сонин одоо шүүмж өгж байгаа бол энэ бол мэрэгчлэлтэн биш л гэж бэл ёс зүйн хувьд те. Тэгэхээр нэгдүгээр ёс зүйтэй байх хэрэгтэй. Ёс зүйн кодекс гэдэг яг Монгол даяар тогтмол мөрдөж байгаа бичиг баримт бол маань байхгүй. Америкийн сэтгэл судлалын нийгмийн холбооны юмнуудыг олон мөрдөө би олж бол Оросынхыг мөрддөг байхгүй. Өөрөө тэнд босрол үзүүлсэн болохоор. Тэгэхээр олон улсын холбоодуудын ёс зүйг бол ингэ баримтлаад явах нь бол айгуу чухал. За ёс зүйтэй сэтгэл зүйч дээр очих нь нэгдүгээр хэрвээ чамд ийм зүйл тохиолдсон бол тэр хүн дээр те угаасаа тавьчихгүй шийдвэр гаргацсан байна. Тэгвэл бүгдээрээ бас яг тийм биш. Ёс зүйтэй гой сонсоод имиж ингээ ойлгоод ингээ явах хүмүүс бол бас байгаа. За ёс зүйг сэтгэл зүйч бүр цогт энэ бол бүр red flag. Тий хоёрт нь болохоор яг мэрэгчлэн байх хэрэгтэй. Зүгээр нэг ингээ мастер хамгаалсан хүмүүс байдаг. Эсвэл зүгээр л нэг бакалавртай. Тэгээд цаашаа яасан мэддэхгүй. Тэгэхээр энэ нөө бакалавр бол мастер, доктор мэдгүй ямар ч төвшнийг одоо эзэмшсэн хүн байж болно. Тэгтээ суурь нь бакалавр байхгүй. Тэгээд бакалавртай байх хэрэгтэй. Мастертай байвал сайн, доктортай байвал бүр сайн. Гэтэ доктортай байвал сайн гэсэн үг бас биш. Тэгээд суурь боловсрол нь бакалавр, мастер байгаад яг олон улсад бол мастертай байдаг шаардлага бол байгаа байхгүй. Бакалавр, мастер нь хоёулаа сэтгэл зүйч байгаад. Тэгэхгүй бол манай одоо инфлюенсер ч амар гоё мэрэгчлээ шүү дээ. Яг нарийн судлах юм бол яг сэтгэл зүйн боловсрол нь зүгээр нэг дипломын шин чанартай 10 сар марын курс төгссөн хүмүүс байдаг байхгүй. Тэгэхээр яг бакалавр мастерын сэтгэл судлал байгаад энэ дээр энэ бол бүр ингээ хамгийн минимал шаардлага. Энэ дээр нэмээд нөө мэрэгшүүлэх яг чиний асуудалтай ажиллах гэдэг асуудлаараа сурсан юм. Жишээлбэл миний хувьд яг одоо хүүхэд насны траума гэдгээр тусдаа зөндөө сургалтууд сурсан байхгүй. Тэгээд тийжээж би энэ сэдвээр ярьж байгаа байхгүй тий. Энэ сэдвээр би үйлчлэг үзүүлж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр чиглэлээр нарийн мэрэгсэн сургалтууд нь хэр юм. Тэрний хідэн сэтгэл заслын аргаар нарийн мэрэгсэн, хідэн асуудал дагнж нарийн мэрэгсэн гэдэг ингээд сэтгэл зүйчийн CV үзчихвэл ер нь бол болно. Миний хол жишээлбэл Facebook дээр, Instagram дээр байж байгаа. Тэрийг нь бол асуугаад авчдаг. Асуугаад авчих болно. Тий, та ямар сургууль төгссөн ингээд ингээд шууд асуучих болно. Тэгэхээр ийм байдлаар боловсралтай нь шууд ярих хэрэгтэй. Тэгэхгүй ингээд зүгээр нэг бакалавр гэсэн одоо юу гэдэг 2026 оны бакалавр гэдэг ийм хүн дээр очих. Энэ салбар дээр 10 болон түүнээс дэвшил маш одоо хичээгээд ажилласан, сурцсан хүн дээр очих хоёр бол яг ганцар тэнгэр шиг хүчлэг аав гэдэг бол би баталж чадхаар. Яг бол би ч 12 жил их сургууль багшилсан. Энэ салбартаас тодорхой хэмжээнд нөгөө мэрэгчлэн бэлтгэх процессд тасралтгүй оролцоо явж байгаагийн хувьд ямар сэтгэл зүйч төгссөн хүн ямар гэдгийг те эхний 3 жилдээ сэтгэл зүйч ямар болдгийг 5 жилдээ ямар болдгийг хараад мэднэ л те. Тэгэхээр нөгөө дөнгөж төгссөн хүн дээр очихоос зайлсхий. Гэхдээ энэ огт битээ очиж гэсэн үг биш те. Гэхдээ бас яг арай туршлагатай хүмүүс дээр илүү сэтгэл зүй асуудлаа даатгуулах зүгээр те. Одоо хяналтанд явъя гэж боолаа. Тэгэхгүй нэг удаа одоо ингэж яриад ингэ яг бас болно. Би ч одоо те. Гэхдээ нэн төрөнд бол ёс зүй. Ёс зүй тий. Тэгээд мэдлэг боловсрал. Тий, мэдлэг боловсрал, туршлага бас туршлага чухал. Тэгэл яг гадаад төгсөн байл бас сайн. Одоо эн чинь Орос гэлт чинь манахаас 15 20 жилээр сэтгэл судлалын төрүүлж явж байгаа. Америкт бол 50 жилээр төрүүлсэн. Тэгэхээр мэдээж арай сүүлийн үеийн газар сурсан чухал. Яг тэр чиглэлээрээ яг юу хийсэн бэ гэдэг л айгүй чухал. Жишээлбэл би одоо бэлгийн хүчрэл төрсөн хүмүүстэй бүтэн жил сэтгэл хийжсэн баггүй төслийн хүрээнд. Тэгэл эн чинь бас яг тодорхой хэмжээнд миний туршлагыг зааж байгаа шүү дээ. Тэгэхээр яг өөр хамгийн сайн мэддгээр өөр дээр жишээ аваад байгаа шүү. Тэрнээс одоо бусад сэтгэл зүйчийг би үнэлэх юм чудаа хайшин. Тэгэхээр ер нь бол дор хаяж ингээд бүтэн жил охтуудтай ингээд энэ динамикийг хараа явцсан гэдэг чинь би ядчил 1 жилийн сэтгэлзэл хийж чадна л гэсэн тохио байхгүй тийм. Тэгэхээр яг тийм ажлын туршлага нь хэрэг. Би ч одоо интермедтэй 4 жил гэрээтэй ажиллаж байсан гэл ингээл ер нь бол нэг ажлын туршлагыг даадах юм бол одоо яг үйлчлүүлэгч хүлээж аваад гаргахад бол ямар ч асуудалгүй байна. Гэтэл тийм туршлагагүй хүмүүс ч бас байгаа. Тэгэхээр туршлага бас аюул чухал. Яг юуг үзэж давж туулаад хаана ажиллаад яг ямар чиглэлээр мэргэсэн гэдэг нэг чухал. Миний хувьд гэх юм бол яг өвчин дагнсан сэтгэл зүй, хүүхэд насны траума, сэтгэл готрол, түгшилтээр бол би одоо айгу бест штэ. Өөрийгөө магтах юм бол тэгэхээр тий энэ чиглэлээр угаасаа л дандаа ийм чиглэлийг үйлчлүүлж авч байгаа. Тэрнээс одоо миний чиглэл зүрх юм бол би тий мөнгөний төлөө ч юм уу ингээд автгүй яг хувь хүнтэй ганцаарчилж илүү ажилтаа урт хугацааны сэтгэл зүйтэй гэдэг ч юм уу. Нэг тийм стил имиж нь сэтгэл зүйчд бүрдсэн байт. 5 жилээс дээш ажиллаж байгаа сэтгэл зүйч бүр өөрийгөө мэддэг. Би одоо ийм асуудалтай сайн ажиллана. Бид нар чинь бурхан биш болохоор бүх асуудалтай сайн ажиллахгүй шүү дээ. Тэгэхээр бүр яг ингээд мэдсэн байдаг. Тэгэхээр тэрийг мэдсэн хүн чинь өөрийгөө танилцуулахдаа хүртэл CV-г өгтөө хүртэл маяг л өчнө. Би мэдлэг боловсрол, туршлага тэгээд аль юугаар дагнж мэрэгшсэн бэ гэдгийг ингээ харах нь өөрөө аягүй чухал ахна. Зүгээр би яг үйлчлүүлэгчийн зүгээс хэлэхэд мэдээж энэ зүйлс чухал гэдэгт санал нэг байна. Тэгээд за яг өөртөө төрж байгаа мэдрэмжэндээ айгу итгээсэй л гэж би хүсэж байна. Ер нь л хүн нэг юм хүн ер нь нэг юм ярьж болдог хүн гэж байдаг да. Ер нь бол яг ингээд суугаад найз нөхдөд хүртэл байдаг штэ. Энэ хүн намайг шүүмжлээд байна уу? Энэ хүн намайг эсвэл миний хүсээгүй юмыг тулгаад байна уу гэдэг тэр мэдрэмж бол угаасаа ярианаас ингээд шууд мэдэгддэг. Тэнгүүт сэтгэл зүйч ч гэсэн адилхан хүн учраас тэр хүнтэй ярьж байгаа одоо нөгөө vibe нийлнэ буюу ингээд хүний энергийн төвшин, энергийн мэдрэмж нийлж гинүү те. Тэгээд тэр хүнд чи сонсогдож байгаа яг тэр хүн чамайг ингээд зүгээр нэг сонсох биш. Яг сонсож байгаа мэдрэмж авч гинүү. Тэгээд чи энэ хүнтэй ярих тухтай мэдрэмж төрж гинүү гэдгээ
нэгдүгээр бас аюу харах хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээд нэг failed буюу нэг сэтгэл зүйчтэй болсонгүйгээд бити бууж өгөөсэй гэж би өсөж байна. Ер нь бол миний эргэн тойрны хүмүүсийг сонсоход за би 3 сэтгэл зүйчдэр очиж сэтгэл зүйчээ сонгосон. 4-р дээрээ олсон гэдэг ч юм уу ийм туршлагууд ингээд маш нийтлэг байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг хэлгээд байгаа санаа нь бол ерөөсөө 1 дээр 2 дээр бити бууж өгөөрэй те ингээд болохгүй байж болно. Уус яг саяны хэлсэн шиг бүх сэтгэл зүйч таалагдаж таарах алба байхгүй. Тийм учраас нэг 3 4 сэтгэл зүйч дундаасаа сэтгэл зүйчээ яг сонгох бүрэн боломжтой юм байна гэж би бол ойлгоод байгаа. Тэгээд яг мэрэгжлийн сэтгэл зүйч ингээд одоо ингээд ярангууд за юутай ёс зүйтэй ингээд зөндөө олон юм шаардлагууд тавьж байгаа тэгэнгүүт сүүлийн үед энд чинь ингээд нэлийн юм том зүйл яригдаад байна шүү дээ тий. За яг би тэгээд нэг юм технологиг өнгөдүүлэх гэдэг байгаа юм биш. Гэхдээ ChatGPT AI-аас зөвлөгөө авч байгаа хүмүүс бас ингээд нөгөө талд аяг их олон болж байгаа. Энэ бол ерөөсөө ганцхан сэтгэл зүйн салбар дээр биш бүх юм дээр байгаа шүү дээ тий. Ерөөсөө AI бол одоо манай ирээдүй гэж байгаа тий. Гэхдээ энэ дээр яг ямар зүйлийг орлохын юуг орлохгүй гэдэг нэгт бас асуудал яригдах хэрэгтэй баг. Тэгээд ChatGPT-ээс сэтгэл зүйн зөвлөгөө авах талаар та юу гэж байна? ChatGPT бол мэдээж сэтгэл зүйчийг орлохгүй. Тэгтээ бас нэлээ мэдээлэл өгч чадна гэх юм уу те. За одоо жишээлбэл өөрийнхөө зөвөрийг хэлээд би юм байна гэвэл та төгшүүрийн асуудалтай байх магадaltaй ийм гэрээ гэдэг одоо зөвлөгөөг бол өгч болно тий. Анхаа шатны ингээд мэдээллийн шин чанартай тийм зүйлүүдийг бол ChatGPT гаргаад ир чинь хангалттай тий. Магадгүй одоо өгөгдлөө илүү сайн өгөх юм бол судалгаа дээр харьцуулж агаад тэгвэл надад чинь ингэж татагдаад ийм юм эрсдэлтэй ийм юмний суур байж болзошгүй гэдэг юм уу тий. Ингээд эрсдэл одоо аюул тэрийг бол тодорхойлж болох байх. Өгөгдлөө сайн өгч чадах юм бол тэрнээс ChatGPT-д empathy буюу нөгөө мэдэрч ойлгох чадвар ч байхгүй. Дээрээс нь яг мэрэгжлийн ийм одоо туслалцаа үзүүлэх тэр систем нь байхгүй гэх юм уу тий. Яг гоо ингээд манай дээр CBT буюу тань мэдгүй зан үйлийн сэтгэл зүйн гэдэг ийм хамгийн их системчлэгдсэн засал байдаг. Тэрний хүрээнд бол зарим нэг зүйлийг бол хийж байгаа. Гэхдээ яг сэтгэл зүйчийг орлоо таны асуудал дээр мэрэгжлийн дүгнэлтийгээд ёс зүйтэй байж чадахгүй ч гэж мэдээ. Тэгээд ёс зүйтэй байгаад ихэлсэн дээр ажлыг чинь бүрэн дуусгаж бас чадахгүй тий. Тэгэхээр одоо миний хийдэг нөгөө доол терапи, ховс тэгээд янз бүрийн нөгөө заслуудыг чинь ChatGPT хийж чадахгүй тий. Яг нь ерөнхийн ингээд нөгөө имчилгээний загвар дээр бол гаргаад өгчтэй. Би бас AI-г ер нь хэрэг ашигладаг л да ажилдаа. Тэгэхээр илүү нөгөө сэтгэл зүйчийг илүү одоо ажилтанд туслах, хөнгөвчлөх, хурдчлах одоо ийм процессор би өөрөө ашигладаг учраас надад бас ChatGPT таалагддаг. Тэгээд ер нь бол хийж хүнийг орлохгүй. Тийм үйлчлүүлэгч нар маш их байдаг. ChatGPT-г асуусан. Тэгээд тэрнийхэн дагуу яг ингээд даалгавар одоо өдрийн дэглэм сахилгат матад юу гэдэг хэв маяг суулгах юмнуудыг бол ChatGPT гаргаад ирдэг шүү дээ. Гэхдээ имчилгээг бол орлож чадахгүй. Яг энэ сайн сэтгэл зүйчийн имчилгээг бол ямарч технологи ирээдүйд талаас орлохгүй л гэж бодож яг дөхүүлэх бах, туслах бах нэлээд сайн тий. Тэгээд яг энэ шалтгаанараас яг энэ мэргэжлийг сонгож байгаа хүмүүс их байгаа. ChatGPT орлохгүй учраас энийг сурчий, сэтгэл зүйч болчихъя гэдэг эрэлттэй учраас ч гэдэг юм те. Тийм бас мэргэжлийн сонголтын хувилбарууд бас байна. За тэгэхээр ер нь бол одоо хоёлаа бас нэг цаг гарan ярьчлаа. Тэгээд бас хэрэгтэй мэдээллүүд нэлээд ярьсан байх гэж бодож байна. Тэгээд миний зүгээр яг хоёлаа эцэст нь яг дүгнээд ярахад одоо ChatGPT те ингээд сайн сэтгэл зүйч, муу сэтгэл зүйч, ёс зүйтэй, ёс зүйгүй гэх сэтгэл зүйч нар байна. Тэгээд ер нь ингээд сэтгэл зүйн зөвлөгөө аваад явахын одоо ач холбогдлыг хоёлаа ер нь бас нэлээд их ярьлаа шүү дээ. Над зүгээр би хувийнхаа бодлыг хэлэхэд хүний харц өөрчлөгдсөн юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Хүний аура буюу бүр энергийн түвшинд өөрчлөгдсөн юм шиг санагдсан. Одоо бүр ингээд нэлээд ийм гүн түвшинд өөрчлөлт явагддаг юм шиг. Ягаад тэгэхээр нөгөө бид нар хүн ингээд амьдраад одоо нэг дөнгөж төрөөл ингээд жоох хүүхэд байгаа л тэнд нэг юм тохиолдчихлаа л да мэдээж янз бүрийн л нөхцөл байдлаас ингээд зөндөө тохиолдсон. Тэгээд тэрийг мартцсан тий. Тэр үр дагавар юу болсныг нь угаасаа тэр үедээ ингээд чадхаараа өөрийнхөө хэмжээнд даван туулсан туулаагүй юу ингээд өнгөрцөн. Тэгээд нэг 20 эдтэй ингээд ер нь буужигнаад бас нэлийн явчлаа. Тий ингээд нэлийн завгүй агаад амьдралын хэмээн. Тэг яг зүгээр одоо нийтлэг нэг санал хэлэх юм байвал хүн ер нь 30 төхөд 30-аас хойш ингээд гинт өөрөө тухай бодож эхэлт юм шиг байна. Би надад юу тохиолдож байна? Надад ер нь юу тохиолдоод би гинт яа юм асуудал гараад ирвэ гэдэг юмтайгаа нүр тулаад эхлэнгүүт тэр юмнуудаа эргэж хараад тэгээд тэрийг өөрөө мэдээж засгаж эхлэх оролдог байх те ингээд ном уншаад подкаст сонсоод ингээд те. Тэгээ тэр бол мэдээж тодорхой хэмжээнд тусалж байгаа бах. Гэхдээ мэрэгжлийн сэтгэл зүйч дээр ирсний миний одоо хувьд болохоор яг нэг юм амар хэцүү цаг үед хажуудаа түшиж тулах маш сайн бат бөх найзтай байгаа. Тэрийг ингээд дахиж давж гарч байгаа юм шиг надад бол сэтгэл төрсөн байхгүй. Яг ингээд надад итгэж болно энэ хүн надад тусалж чадна. Би энэ ард энэ хүний тусламжтайгаар гарч чадна гэдэг тэр итгэл өөрөө амар их хүч өгсөн. Тэгээд тэрний ард гарах одоо тэр боломжийг олгосон. Тэгэхээр энэ тусламж бол миний хувьд
ямар ч одоо мөнгөнд үнэтэй зөөрлөхгүй гэж бол би бод хэлэхээр байна. Тэгэхээр мэдээж мөнгө төгрөг ингээд санхүүгийн асуудлууд байж болох хэдий ч яг өөртөө зарцуулахыг зориулъя гэдэг тэр мөнгөний зарцуулалт бол энэ дээр л гарах хэрэгтэй гэж би бол хэлэхээр байна. Тэгээд сэтгэл зүйчтэй маш их баярлалаа гэж өмнө ч гэсэн хэлж исэн. Гэхдээ энэ удаад байнга хэлдэг гэдэг. Байнга хэлдэг. Гэхдээ энэ удаад яг бас энэ подкастынхаа үеэр ч гэсэн хэлмээр байна. Миний яг түрүүний өрсөлдөгч нь хэлсэн шиг өөртөөгөө тухтай. Тэгээд яг өөрийнхөө үннээр бусдын одоо юу гэж бодох болон ийм хараат бус ийм оршин тогтнох энэ оршихуйг тэгээд энэ амар амгалан сэтгэлийн 50 байдлыг билгүүлсэнд баярлалаа гэж би бол сэтгэл зүйчтэй хэлмээр байна. Тэгээд сэтгэл зүйчийн зүгээс яг ягаад хамгийн сүүлд дахиад сэтгэл зүйн зөвлөгөө авах хэрэгтэй гэдгийг сонсоо тэгээд дуусгая гэж бодож байна. Та хүмүүснийг хандаад одоо яг мэдээ сэтгэл зүйн айгу асуудалтай амар хэцүү байгаад сонсож байгаа хүмүүс ч гэсэн байгаа тий. Тэгэхээр тэр хүмүүст ч гэсэн хандаад нэг хэлж байна. Сүүлийн үеийн судалгаагаар яг одоо төгшүүртэй тий anxiety буюу төгшүүртэй хүн яг төгшүүргүй хүнээс 45%-аар доор амьдралын чанарт амьдардаг гэж байгаа байхгүй сэтгэл зүйн хувьд. Төгшүүртэй хүн энгийн хүнээс 45%. 45%-аар амьдралын quality буюу чанар доор мэдрэмжтэй амьдардаг. Тэгэхээр яг энэний тулд би одоо энэ 12 жил хичээж зүтгээд тий сэтгэл зүйч байгаад ингээд ирсэн юм шиг санагдаж байна. Тэгэхээр та хэрвээ таны амьдралд одоо сэтгэл готрол төгшүүр янз бүрийн асуудлууд байгаа бол та амьдрах боломжтой хэмжээнээс 45%-аар бага амьдарч байна гэсэн үг. Тэгээд энэ амьдралын чанарыг хамтдаа дэвшлүүлээ. Хамтдаа дэвшлэе тий. Тэгээд илүү их аз жаргалыг мэдэрсэн хүний амьдралын их богинохон гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр үр хөвгтдээ ч гэсэндээ ийм эрүүл одоо сэтгэл зүйтэй ээж байх юм бол яаж нөлөөлөх вэ тий? Эрүүл сэтгэл зүйтэй аав ухсын харилцаа гэр бүл ах юм бол яаж нөлөөлөх вэ? Хамгийн чухал зүйлээ орхигдуулахгүйгээр тий энэ тал дээр одоо ингээд үйлчлэгээ аваад ганцхан манайд биш тий бусад газруудад ингээд чанартай сайн үйлчлэгээ та бүхэн минь олж аваад илүү сайхан ийм өөртөө хөнгөн тав тухтай амьдраасай гэж хүсэж байна. Тэгээд Монгол хүний сэтгэл зүй бол яг мундаг байдаг. Тэгээд даван тулах чадвараас айгүй сайтай байдаг. Тийм учраас яг одоо гадаадд байгаа жишгээр бол бид нар чинь эмчилгээ үйлчлэгийг төлөвлөх хэдий ч Монгол хүнд ийм тохирсон айлуулах юм тий урт хугацааны гэж нэрлэдэг авалч богино хугацаанд бас энэ асуудлуудыг засах боломжтой энэ арга техникүүдийг бид нар эргэлхийлсэрлэн байнгын одоо гадаадаас суралцж байна. Тэгээд манай төвийн үе таалга байнгын нээлттэй байх болно шүү. Тэгээд сэтгэл зүй амгалан бол тэгэл ховын ертөнц тэр чигээрэл одоо амгалан байдаг юм да. Би ямар ч тэгж хэлдэг байхгүй. Өнөөдөр нас орсон ч надад одоо асуулаа. Тийм жаргалтай амьдарч байгаа. Тэгээд энэжээ манаас яг тэр үр дүн гамсаад ингээд явж байгаад айгүйх баярлж талархаж байна. Тэгээд энэ хүний авсан үр дүн бол яг өөрийнх нь тэр айгүй сахилга баттай холбоотой шүү. Хүмүүс бас ирээд хэлдэг байхгүй яг энэжээ шиг болмоор гэдэг. Тэгэхээр энэжээ шиг болохын тулд те одоо уучлаарай ганцаарчлан 83 цаг бүлэгт 40 цаг ингээд 123 цаг болчлоо. Тэгэхээр яалтчгүй өөртөө зарцуулж зориулж чадсан уу ганцхан төлбөр төлөөд болчдөг зүйл биш учраас энэ яг хой хүний өөрийнх нь зориг те төвчээр хичээл зүтгэл хөдөлмөр ордог учраас бас яг та бүхэн маань сэтгэл зүйн асуудлаа бага үнэлэхгүйгээр те доош нь үнэлэхгүйгээр бодиттой үнэлүүлэхийг хүсвэл манай дээр хурж ирээд онцлогоонд ороорой. Тэгээд бас яг энэжээгийн подкаст нь бас бэлэг барьяа гэж бодчихлоо. 7 дугаар сарын турш те онцлогоо манай шавнар дээр төлбөргүй над дээр 50% хөнгөлөлт энэжээгийн подкастын үзэгчдэд бэлгэлээ. Ямар гоё юм бэ. Баярлалаа яа танартаа. Тэгээд сюрприз байна шүү дээ. Ямар хурж ирээд онцлуулаарай. Тэгээд маш том би бол маш том бэлэг гэж хэлэн баярлалаа. Тэгээ бас та бүхний өмнөөс баярлалаа. Яа тэгэхээр чинь онцлогоо гэдэг бол ихний алхам байхгүй. Тэгэхээр үнгүү авах боломж тэгээ манай сэтгэл зүйчдэр 50% хөнгөлөлтөй авах боломжтой бол би бол маш том бэлэг гэж бодож байна. Маш их баярлалаа. Тэгээд тэр бас ингээд зөндөө олон хүний дараагийн сэтгэл зүйн яг одоо бүр урт замлалын эхлэл бас байх бүрэн боломжтой. Тэгээд өнөөдөр ингэж маш дэлгэрэнгүй сайхан ярилцсанд баярлалаа. Тэгээд угаасаа түрүүн бас хэлсэн үгтэй төстэй нэг үгээр дуусгая гэж бодож байна. Өөрийн чинь дотор амар амгалан байхад энэ хорвоо дэлхий амар амгалан байдгаа гэдэг бол өөрийнхөө доторхыг засахад бүх зүйл засагдана гэж байгаа тийм. Тэгэхээр ерөөсөө л гадагшаа харахгүйгээр зөвхөн дотгошоогоо өнгийгөөд өөрийгөө сонсоод нэг үзээрэй гэж хэлээд энэ удаагийнхаа подкастыг өндөрлүүлье. Энэ хүртэл бит хоёрын яриаг анхаарал тавьж төвчээртэй сонссон та бүхэндээ баярлалаа.